эрчим бий гэж яриад. Тэрэнд нь сүнс жорн, хүрд жорн, энэ биеэр гүйж байгаа эрчмийн 72,000 судал суугч жорн бүгд орж байгаа. Тэгээ мэдээлэл хүлээж байгаа зөнгийн судал сууг бас бүгд орно. За эднэр дээр ямар алдаа одоо ямар эрчмийн дутагдал, ямар гэмтүүд гард юм бэ? Тэгэхээр одоо орно да. Оо яа нөөш гарцсан тий. За манайхан ширлээд өгөөрэй. За ширлээ. Ширлээд. За тэгээд эхлээд нөө сүнсний сэрэлт гэж юу тухай яриа. Сүнсний сэрэлтгээр яриад байгаа. Сүнс угаасаа тийм унтмахаа яриаггүй шүү дээ. Сүнс зүудгээр ирсэн байхгүй. Маш их сэргэг. Одоо жоохон хүмүүс ямар их цаваас сэргэлэн байдаг вүлээ. Сүнс тийм ирсэн. Тэгэхлээр яасан бид нар нөгөө өөртөө эцэг эхчүүд бид нар өөртөө хүүхдийнхаа сүнсийг унтуулсан. Нэгдүгээрт хоёрдугаар сүнс ямар тохиолдолд унтж байгаа юм бэ гэдэг нь бас мэдэртэй. Сүнсийг сэрэн гэдэг байгаа нь юу гэдэг юм бэ гэдэг юм төстэй олчихгүй болж байгаа байхгүй юу. За тэгэхээр тэр тухай ярих гэдэг. Манайхан ширлээд нэг 16хан хүнтэй байгаа дээ. Нэг 30 40 50 хүнтэй олчвол бас зүгээр эдгийг. Юм ярьж байгаа бидэрт сайхан байдیں۔ Цаг хугацаагаа зараад ингээд маш их ажлын хажуугаар ингээд ярьж байгаа бас урамтай байдаг байхгүй юу. Яг хүмүүсээс асуулт төрөл бүр урамтай. Хүмүүс ямар ч асуулт асуухгүй байх чинь айгу бас жоохон онцгой байдаг. За тэгэхээр нэг одоо тэхийн тулд манай сүнс угаасаа сэрэнг байдгаа гэдгийг одоо юу гэдэг ингэнэ үү? Байж байгаа. Чи хариулж байгаа. За байна. За тэр айлаа цэндээ ингэсэн. Ингэсэн. Тэр айл нь нэг яасан бид нар нэг өөртөө хэлчихсэн талбай дээр. Тэгэхээр контра авах хэрэггүй болсон. За чи ярьлаа бодож байгаа за. За тэгээ юу юм манайхаа шеэр хийгээд өгөөрэй те. Бас чухал сэдв ярих гэдэг. За тэгэхин тул эхлээд нэг манайх нэг хүүхдийн сүнсний онцлогоо гэдэг тухайгаа ярьчээ. Тэгэхээр жишээлбэл за нэг энэ 2 3 хүүхдийн жишээ аваа ярьчээ. Тэгэхээр та нар нэрээ бид нар яагаас сүнсээ туулцсан гэдэг юм уу сүнсээ одоо юу гэдгийг. За унтуулна гэж яриа да. Үнэхээр унтцсан байгаа учраас сүнснийхэн тэр мэдээлэл дотроо эстрога гэдэг нь сүнсний ДНХ гэж байгаа шүү дээ. Сүнсний ДНХ-д байгаа өгдлүүдийг бид нар дарангуйлсан байгаа. За жишээлбэл энэ нэг хүүхэд байна. Одоо ерөөсөө бид нар ялангуяа энэ цагт эцэг эхчүүд бид нар маш их хариуцлагатай байх ёстой болчиход нэг өөртөө яхаа унтчихжээ. Бидний үед одоо жишээлбэл миний үед цаг үе өөр байжээ. Арга ертөнцид дандаа ноёрхож иж бэлэг ертөнцийг үгүйсгдэг байж сүнс байхгүй гэж бидний тархинд суулгасан байж. Матери анхдагчгаас суулгацсан байж. Скол ганцхан амьдрнагаас суулгацсан байж. Их дэлхий дээр ерөөсөө энэ окторгоо ертөнцид нүдэн тарагч үе олон одон гэр дээр ганцхан дэлхийд хүн амьдрдагаас суулгацсан байжээ. Одоо тэгвэл тэр цаг биш. Одоо тийм цаг биш. Тэрэн дотор аргагүй бид нар одоо бидний сүнс унтцсан. Гэтэл одоо хараад жишээлбэл ийм хүмүүс ирж байна. Тэгэхээр энэ бол ийм хүүхдүүдийг анханаас нь таниад явчих нь өөрөө тэр сүнсийг унтуулахгүй байхыг хүнс тавьж байгаа гэсэн үг байхгүй юу? За жишээлбэл энд нэг оджин жал. Одоо ингээд сүнсний онцлогоо хийж хүүхдүүдийн сүнсний онцлогоо том үнэхээс хийсэн байдаг. За цусан сүнс. Нэгэн одон гэрийн харьяанд байх. Цагаан хасаас ирсэн гэж байгаа байхгүй? Цагаан хасаас ирсэн. Тэгэхээр тэм цагаан хасын орон зайнаас ирсэн сүнс маш их тэм цагаан эрчимтэй, энергитэй, сүүн цагаан сэтгэлтэй, маш их өршөөнхий, уурчламхай, инхри, ялтам, хайр, инрэл дүүрэн байх боломжтой байхгүй. Тэрийг хэн унтуулсан юм? Жишээлбэл тийм чанарыг нь хэн байхгүй болгоод байгаа. Тийм чанарыг нь бид яагаад одоо юу гэдгийг услаад, ургуулад тэр хүний тэр сайхан өршөөнхий, тэр сайхан сүүн цайлган сэтгэлтэй байхгүй одоо байгалийн өрдөхгүй тэр тийм байлгсан юм бэ гэхээр эцэг бид нар энэ нийхэм бид нар багш нар бид нар тэгэхээр багш нарт танд юусаа хамаахгүй нийхэмд хамаахгүй энэ эцэг эхчүүдийн асуудал болчихж байгаа өнөөдрөөс одоо юу гэдэг ойрын хугацааны цаг мөчүүдээс эхлээд тэгээд үүнийг одоо энэ сайхан чанар ба шүү дээ тэр цагаан хас гэдэг чинь өөрөө окторгүй ертөнцийн цагаан хас ямар үүрэгтэй цагаан нөх ямар үүрэгтэй цагаан одон гэрүүд ямар үүрэгтэй цагаан сүнсүүд ямар үүрэгтэй тэр хамгийн дээд цагаан хасын орон зайнаас тэр хүчрхэг хасын орон зайруу хүчрхэг амны орон зай, окторгын амны орон зайг цагаан хас гэж нэрлэж байгаа шүү. Тэгэхээр тухайн одон гэрийн бүхэл бүтэн тэр олон оддыг өөртөө багтаасан олон галактикуудыг өөртөө агуулan орж байгаа тэр хүчрхэг оддын сүнсүүд хамаагүй хүчрхэг байдаг.
Тэгэхээр энэ одон гэр дотор бүр хасынх нь амны орон зайнаас ирсэн энэ сүнс бол маш их ариун байж одоо өөрийнхөө тэр мөн чанараар орж чадна. Гэтэл энийг ингээд гэлгэх юм бол эсвэл энийг одоо хориод яах га чи тэрийг одоо өөрчилж байгаа. Чи яах га дандаа ийм хилдэг төлгөөмэд энэ чамайг муухай ажиллалаа. Чи буцаагаад ажиллаханд муухай ажил. Тэр чамайг тэгсэн байгаа гэл ингээд дэрэгд нь ховж яриад дэрэгд нь хармуу санаа агуулаад дэрэгд нь одоо юу гэдэг ингээд дэвэл энэ сүнс унтчихна. Өөрөө унтах гэмт чинь уг нь бол гэмтчихэж байгаа. Яг бид нар унтчихна гэж хэлье. За унтчихна. За жишээлбэл ясна сүнс. Сүүн зам галактикийг үүсгэсэн сүүн оршихуй буюу сүүн эхээс ирсэн байна. Сүүн эхээс. Ийм нэг сүүн сүнсүүд буюу сүүн зам галактикаас ирсэн сүнснүүд маш их элбэрэл хайртай хүмүүс байдаг. Маш их байгаль дэлхийг хайрладаг, өвс урамбал хорхоо шавжиг чин сэтгэлээсээ хайрладаг. Тэдний төлөө зүрхсэтлэн зориулах гэж ирсэн сүнсүүд байдаг. Гэтэл бид өнөөдөр ингээл ороод ирлээ. Тэр хүүхдүүд бидний дүнд төрлөө. Бүх юмыг хайрлаж исэн чинь эцэг хүүхэд хайрлахгүй байна. Өвснөгийг дуртай удаа тасдаж байна. Газар дэлхийг ухад төнхөж байна. Энэ үед сүнс яах вэ? Гэмтэн штэ. Гэмтэн. Харамсан, гэмтэн, өвдөн, зовн, шанална. Тэгээ унтуулчих чаа. Унтууллаа л гэж одоо яри энэ цаг хэлгээр. За махан сүнс нь юу одон гэрээс ирсэн байна. Нэг л хэлдэг. Дисишка. Биш ээ. Ардлынх нь Элбикул үү? Элбикул гэдэг одноос буюу орсоор бол Лисичка гэдэг одон гэрээс ирсэн баахгүй юу? Үнэг одон гэрээс. Тэ? Тэгэхэд энэ ийм одон гэрийнхэн одоо ийм одноос ирсэн сүнс өөрөө ямар чадвартай байх вэ гэхээр юу? Лус одоо тийм сүнснийх нь өөрийнх нь хүч чадал бол маш их тийм өндөр түвшний сэтгэхүйтэй. Төрийн одоо имийг маш томоор харна, цогцоор харна. Удирдагч, манлайлагч, тэргүүлэгч юм чадвартай. Маш их алсын хараатай. Маш их юмны одоо ая ивийг олдог, суу залийг олдог, эвлэн нийлүүлдэг. Тийм одоо шатар нүдэг юм шиг тийм мундаг чадвартай сүнс байхгүй. Жишээлбэл юм. Тэгээд эдгээр голдуу нэг юу? Их дэлхийгээр ярих юм бол тэнгисийн орон зайг одоо орон зайд байгаа тэнгисийн одоо эддийн амин уршихуудын загас жарахаа дэлхийн одоо юу байдгийг тэр бүхэнтэй хүн холбоотойгоор орших гэж ирж байгаа байхгүй. За тэнгүү дахиад амин сүнс нэрсэн байна. Их дэлхийн амны орон зай буюу гадаад амны цөмөөс ирсэн байна. Их дэлхийн амны орон зай буюу тэр гадаад цөм дотоод цөм гэж байгаа тийм үү. Тэгэхээр тэр гадаад цөмөөс ирсэн сүнснүүд маш их дэлхийд хайртай байдгаа. Дэлхийг амин зүрхнээсээ хайрладаг. Дэлхийг бол өөрийнхөө ижи гэж өөрийнхөө одоо юу гэдгийг эцэг их гэж хайрладаг. Гэтэл тийм ирсэн сүнсийг авчиад дэлхийд ингээд мэдлчээд дэлхийг хайрлах үүрэгтэйгээр ирчээд дэлхийн өөрийнх нь бүр цөм дотроос эдис болон гэрэл болон оч болон гал болон төрчөөд байхад нь бүгдээрээ дэлхийг хайрладаг. Дэлхийг ингээд хүндэтгдэг. Ямар ч хамаагүй амны орон зайд ингээд хамаагүй халтжээдэг. Үнэт сайхан чулуунуудыг ухаж аваад эмэг бүгж болгоод зөөж байдаг. Үнэт сайхан тэр хасын орон зай дээр байгаа тэр дагшин одоо шүтэнтэй ариун дагшин тэр орон зайг одоо амин болгоодыг жишээлбэл эсвэл тий ямар ч тоохгүй хүндэтгэлгүй хандаал тэнд нь одоо юу гэдэг өөртөө ч баач игээл мал амьтданд баач игээл бохирдоод сүнс гимтэж байгаа байхгүй. Наран сүнс ханаас ирсэн. Наран сүнс нь тэр нөө юун дээр байдаг юм байна. Нүхэн дээр байдаг юм байна. Тийм цог буюу нэг эрчим тийм цогийн төвшөнд ингэж маш улалцж идэг. Тийм нүхнээс ирсэн байна. Галан нүх гэж хэлнэ үү юу? Яг ангилах юм бол цог гэдэг рүү орно. Нөгөө саран сүнс нь болохоор сарнаас ирсэн байна те. Саран дээр байд юм байна. Гэт ийм огторгын сүнснүүд, ийм одон гэрийн сүнснүүдийг бид өөртөө ирээд унтуулж байгаа байхгүй юу? Ямар ч огторгын ертөнцөө хайрладаг, ямар ч огторгын ертөнцийн тухай эрдэм мэддэггүй. Өөдөөс нь ганцхан энэ дэлхийд энэ огторгын ертөнцөд ганцхан бид хүн л амьдрдаг штэ гэдээ ярих юм бол энэ сүнс яах вэ? Энэ хүүхэд ямар байдалтай энэ бидний нийгэм донд нийгэмшиж амьдрах юм бэ? Тэгээ бидний байж байгаа энэ хармуу хэлдэг, нэгийгээ хайрладаг, нэгийгээ хорлдог, нэгэндээ хатаархдаг, нэгэн чөтөөрөгдөг, байгаль дэлхийг ингээд сүйтгэдэг, өвс ногоог одоо сүйтгэдэг. Тийм үү? Ийм мунхаг ертөнцид ирээд мунхаг нийгэм дотор энэ хүмүүс сүнс унтчаад байгаамаа хүмүүсээ. Тэгээ ийм унтцсан сүнсүүдтэй, гэмтээч гсэн сүнсүүдтэй, сэвтээч гсэн сүнсүүдтэй, гомдооч гсэн цөхрөөцсөн сүнсүүдийг бид нар сэрэн гэж яриад байгаа. Энийгээ өндөр сүнснийг сэрэлт гэж яриад байгаа. Тэгээ энийг яаж сэрэх ёстой? Буцаад бид нар энэ өрсөн сүнснүүдийн онцлогуудыг таньж мэдчихэд тэр талаар нь эцэг эхчүүд бид
багш нар байд. Одоо бусад одоо юу гэдэг хөтч нар анхаарч энэ чанарыг нь буцаж сэргээх ёстой. Тэр сэвдсэн сэвийг авах ёстой. Тэр гомдсон, цөхөрсөн, гундсан тэр бүх үйлдэлүүдээ бид гимшиж тэрийг нь тийхгүй юм бэ. Миний үрчин ийм чадвартай ирсэн, ийм онцлогтой ирсэн, ийм эрхэм зоригтой ирсэн юм бэ гэд тэр талаар нь хөглөөд их юм бол эн чинь өөрөө сэрх байтугай бүр хүчрхэгжээд гарч ирээд энэ амьдралд хайртайгаар энэ ертөнцид одоо их дэм тустай орчоод бидрийг мандалах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэний цаана юу хэлэх гээд байгаа гэхээр бүгдээрээ сүнсээ онцлуулах хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа. Сүнсээ оншилж мэддэг байх хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа. Энэ зөвхөн би нэг л хүүхдийн би жишээг ярьж байгаа шүү дээ. Тэгээд энэ төр чинь ингээд бүгдээр ингээд зоригтой ярьж байгаа. Ямар мэрэгжил эзэмшүүл би эзэмшүүл сүнснийхаа өөрийнхөө энэ онцлог чадваруудад түшгэлсэн одоо үйл хэргийг хийгээд энэ удамдаан тустай, Монголдаан тустай, дэлхийдээ тустай хүн байчаад буцхой гэж бид нар ер нь үүрэгтэй л ирсэн шүү дээ. Тэхлийнхэн тулд мэрэгжлийн тодорхойлох хэрэгтэй. Ямар чиглэлээр нэ одоо жишээлбэл энэ хүүхэд ирсэн юм байна. Байгалийн сэргээгдэх нөөцийг ашиглах сансрын технологийн чиглэлээр мэрэгжил эзэмших гэж хүнд металлургийн үйлдвэрүүд дээр эко өөрчлөлт хийх гэж хэмнэлттэй инженеринг гэдэг зүйлийг санаачлах гэж гэдэг юм уу тэр чиглэлээр хамтарч ажиллах гэж ирсэн байгаа байхгүй. Газрын тос борлуулалтын эко технологи бүтээх гэж металлын хэрэглээг орлуулах технологи шинэ технологи бүтээх гэж жишээлбэл энэ хүүхд тийм чиглэлээр ирсэн байхгүй. Тэгэхэд энийг нь тэр огт сонсохгүйгээр за чи одоо стандараа энэ цаг тийм одоо мэрэгжил их хамгийн хэрэгтэй байна гэж одоо шил хуульч болгочвол тэгээд хуульч болох чи эсвэл те эдийн засгч бол эсвэл одоо юу гэдэг те гээд ингэх юм бол балж байгаа байхгүй. Бүр унтсан сүнсэн дээр нам унтуулж байгаа. Тэгээд эдгээр чинь амьдралд одоо амьдралаас ямар ч баяр аз жаргал гэдэг зүйлийг идэлхгүй сэтгэл нь хоосон хөндөө эцэг ихийнхаа үгэнд ордоггүй. Нийгмийн тэр асуудалтай үргэлж зөрчилдөж байдаг учраас гундаад амьдралаас бушуухан буцахыг хүсдэг. Тийм л зомби болж хувирч байгаа. Энийг л үнэхээр ойлгох хүмүүсээ. Тэгэхээр нэг энэ чиглэлээр нэг мэдээд авчил зүгээр. За энэ юу гэж хурц тамийн орон зайнаас ирсэн бамын нарнаас ирсэн, одноос ирсэн, канцер. За энэ яг юм юм байна. За энэ содон хүмүүсүүдийг л та бүхэн танилцуулах гээд байгаа байхгүй. За манайха шеэрлээд өгөөрэй. Үнэхээр хэрэгтэй шүү. Тэгээд хүүхдээ багаас нь унтуулж харчаад хар багаас нь энэ авиасыг нээж өгөхгүй. Унтуулчаа сүлд нь одоо миний хүүхд үгэнд орохгүй байна. Ерөөсөө юу ч хийх хүсэлгүй байна. Юу ч хийх сонирхолгүй нэг юм ингээд юу лээ? Хүнц болчлоо. Бүх юмар нь бид нар хангаад байна гэсэн чинь ингээд байна. Тэдний ч нэг өөрх нь эрхэм зорилго үнэт зүйлсэн шал өөр байхгүй юу? Нэг машин биш, нэг байр биш байхгүй. Нэг юм цаас биш байхгүй. Дуртай дургу одоо сертификат гэдэг юм диплом биш байхгүй. Тэд нар чинь шал өөр байхгүй. Тэгэхээр нэг бүх юмыг бэлдээд өгөөлэн тэгсэн жил ингээд ах юм. Үгүй шүү хүмүүсээ битгий тэгж одоо бидний энэ хуучинсаг үзэл энэ материалыг нийгмийн үнэт зүйл, материалын үнэт зүйл чинь одоо өнгөрөөд оюуны үнэт зүйлс гэдэг зүйлөөр сүнсний мөнхийн үнэт зүйлс шал өөр зүйл рүү тэмүүлэлтэй болсон байгаа шүү. За энэ бол нэг энгийн сүнс байна. Ирэхгүй. За нэг солонгон сүнстэй нэг хүүхэд байна. За энэ солонгон сүнстэй хүүхэд. За цусан сүнс сарны хэвлийгээс ирсэн. Өөрөөр хэлбэл сарны хэвлий буй сарны хөрш шороон дотроос ирсэн байна. Тэгээд нэг сарны хөрш шороон дотор гэдэг юм дэлхийн гүн дотроос ирсэн хүмүүс одоо сарны одоо гүн дотроос ирсэн хүмүүс чинь маш их юутай байдаг. Та нар дэлхийн гүн дотроос ирсэн сүнсүүд ч гэсэн одоо жишээлбэл юу гэдгийг чулуун манлаас ирсэн, за галтуулын тооноос ирсэн, за одоо юу гэдгийг гүний одоо уснаас тийм бидний ярьдгаар гүний ус гэж ярив. Тийм газараас ирсэн гэж ярих юм бол тийм сүнсүүд хүссэн маш их торгон мэлмэтэй байдаг. Тэр окторгоо тэр доод дотор ч гэсэн бүх юм хараад амьдарж байгаа штэ. Тэр юугаар харах вэ гэхээр 70 мм буюу туяа мм, цэцэргэн мм, галбан мм тийм одоо бидний яагаад энтгэ мэлми тиймэрхүү мэлмитэнгүүд байдаг жишээлбэл. Тэгэхээр тэд нар юмыг маш гүн харж, гүн толдож, гүнээр ухаж сэтгэж амьдардаг. Зөвхөн бидний энэ бодит ертөнцөөр амьдрахгүй юмыг тэмтэрч, мэдэрч, үнэрлэж, харж энэний яг мөн чанар нь ийм. Энийг одоо энийг хийх нь энэ зүйлийн цаана утга агуулга шал өөр зүйл байдаг юм бэ гэдэг юм. Ингээ бүх юм ингээд нарийн төвшөнд нь мэдэж гүн ухааны төвшөнд нь мэдэж ямиг гүн сэтгэж мэддэг маш тийм гүн сэтгэлгээтэй хүүхдүүд байгаа байхгүй юу? Жишээлбэл
За махан сүнснээ болохоор ихтлэгийн хөвч тай зүүн тайгаас ирсэн том битэй шувуу байсан гинэ. За дараа нь ясан сүнсэнд гэрэлт хасаас ирсэн гэж байна. Нарнаас цаашаа байдаг тийм гэрэлт хасын одоо хасуу зөндөө олон шүү дээ. Тэгэхээр нөгөө гэрэлт хасаас ирсэн сүнс ямар байх вэ? Маш их гэрэлгээ цэцруулсан галт төлтэй зориг ихтэй гэх юм шин те тийм их сүнсүүд байгаа байхгүй. Гэх мэт тэгэхээр үүлийн сүнс нь хаанаас гэнэ? Сарны нөгөө юун дээр вед дээр нөгөө салхины эцдийн орон зай гэж байдаг. Тэр шиг нөгөө сарны ингээд дагуултанд орбит дотор салхины хас буюу салхийг үүсгдэг салхины хасын орон зай тэндээс ирсэн байна. Тэгээ ийм хөвгт болохоор айгүй салхин тайртай байхсан. Нэгдүгээр сарны аймагаас ирсэн. Хоёрдугаар салхины орон зай буюу салхины хасаас ирсэн. Тэгэхээр хүчрхэг гэдэг юм их тийм сэтгэлийн хувьд маш их нэг өөдрөг тэмүүлэлтэй хурдтай хийчи, болгочи, бүтээчи гэдэг. Гэмшил ингээд ийм онцлогуд байна. За 8 сүнсний дэлхийн цөлөөс ирсэн гэн. Цөлөөс ирсэн, говьоос ирсэн. Говь нутгаар явуулж, говь нутгийг тэр говийн тэмээг хүртэл хайрладаг. Говийн өг сургамлыг хүртэл хайрладаг. Тийм хүмүүс байхгүй. Угаасаа ирсэн орон зай өөрийнхөө амьдарч исэн орон зай нь тэр хэмжээнд тэрэндээ л илүү татагдан, тэндээ л илүү хайртай байна. Тэр орчин орон зайдаа очихоор сэргэн, сүнс нь хүчрхэгж, галд үлэн, асна хийж бүтээх одоо уран зориг нь батрах байхгүй да. Гэх мэт ингээд сүнс болгон өөр орон зайнаас ингэж ирдэг. Одоо энэ дорн тэр ямар сүнс саран сүнс нь тийм туяанцар дээр болор туяаны орон зай буюу туяаны орон зайнаас ирсэн ч гэдэг. Орон зай дээр байдаг. Тэгээ дээд хоёр сүнс ч угаасаа тэндээ байна. Тэгээ ийм хүүхдүүд жишээлбэл одоо 70% солонгон сүнсний ангилал багтж байгаа л да энэ хүүхдийн сүнс. Тэгэхээр солонгон сүнстэй хүүхдүүд байх чадвар бол тэр хүүхдэд заавал байгаа. Тэгээ дээрэс нь одоо яг нарийн мэрэгжлийн үзэх юм бол одоо мааран болох гэж ирсэн тийм л хүүхд байгаа байхгүй. Нэгдүгээр мэрэгжил нь. Хоёрдугаар нь өөрийнх нь хөвөлдөг чадвар нь болохоор шанц, хөгжмийн одоо сонсгол сайтай. Тэгээд мэлмитэй. Тэгээд нөгөө юутай. Нэг бусад чанарууд нь байна. Ирсэн орон зай сүнснүүдийнхээ ирсэн орон зайн чадвар нь сүнс нь хаанаас ирсэн сүнс хаана бэлтгэгдсэн байх нь нэг өөр хэрэг. Хаана үүссэн байх нь нэг өөр хэрэг. Аль оршихугаас яг энд одоо тухайн хүний бие төрөхтэй аль оршихуй орон зайнаас ирсэн ингээ өөр байхгүй. Энэ бүгдээрээ өөр. Гэлээ гэхдээ ирсэн орон зайн сүнс нь яг өмнө одоо юу гэдэг тэр чадварууд нь илүү хүчтэй суудсан байдаг. Олон орон зайнаас төрж мэдлж явж байгаа учраас үүссэн чухал биш. Илүү хамгийн сүүл хаанаас ирсэн. Хамгийн сүүл хаанаас ирсэн чухал. За хамгийн сүүл хаанаас ирсэн чухлаа таньчих юм бол дараа нь аль орон зайгаар амьдарч байснаа таних нь чухал. За тэгээд хаана үүссэн, хизээ үүссэн, хэдэн сая жилийн өмнө үүссэн, аль гариг оддоор одоо амьдарсан эсвэл ихтэлхийн аль одоо твүүдэр эсвэл аль орон зайгаар гээд явах нь их чухал. Энэ бүгд нь хэвээрээ байх юм бол сая сүнс сэрүүн байна. Сэрүүндээ сүнс хүчрхэг байна. Сүнс бүх чадвараа, бүх зөнгөө, бүх одоо юу гэдгийг мэдээлэлээ дуртай үедээ мэдэрч чадаж өөрийгөө хөвлөж, өөрийнхөө зөнд хөтлөж хийд бүчээж чадах байхгүй да. Тэгээ үнийг сүнсний сэрэлт гэж ярьж байгаа шүү. Тэгэхээр одоо юу гэдгийг тэгжил дүүцүүлж ярив. Хүмүүс орж иж байна бол манайхаа шеэрлээд өгөөрэй. Шеэрлэр хүмүүс нэмэгдчихлээ. Тасан шеэрлэрээ. Одоо шууд энэ дэрхтээ нэг ийм гар мах шээ. Одоо ер нь за жишээл нарны сүнс, сүнсний холбоосон дээр маш гэрэлтэй гэлбатай цоглог юм цог цолбоотой байхаар энэ хүн жишээл цаанаас нь сүнсний өвдөл байна да. Гэтэл нарийн сүнс тасарна гэж нэг юм байна те. Холбоосон тасран суларна гэж нэг юм байна. Энэ тохиолдолд нөгөө цог цолбооч нь одоо унад таарна да. Унаа шүү дээ. Тэр энэ тохиолдолд сүнс одоо аль холбоос орон зайгаас ирсэн. Тэр холбоос орон зайгаа мэдж байгаа хүмүүс одоо хаашаа төвлөрөх юм буцаа тэрийг нөхөж авах боломж байна уу? Угаасаа тэр өстой. За жишээлбэл одоо энэ хүүхд таарна. Нарийн сүнс юу гэж байна? За энэ хүүхдийн те наран сүнс гэдэг чинь дээд би гэж нэрлээд та. Энэ цаг дээд би гэж нэрлчээд байгаа гадаадынхан. Тэгэхээр энэ наран сүнс гэдэг чинь бидний хоёр сүнс нөгөө нар сарныхаа аймагтай холбогдоод бидний тэнгэрийн хүн болох гээд байгаа даа гэж яаж таван сүнс нь болохоор ихтгэлийн 5 твтэй холбогдоод 5 ушгүй 5 махтай хоёр нь нар сартайгаа ингээ холбогдоод ингээд нар сар ихтгэлийн гурвалсан их хастар бид амьдарч байгаа. Гурвалсан их эрчим дор бид амьдарч байгаа. Тэгэхээр наран саран хоёр сүнс буюу нарны аймаг, сарны аймагт байдаг хоёр дээд бие маань маш чухал үүрэгтэй. Бидний тэнгэрийн хүн байлгаж байгаа. Бидний тэнгэртэй холбогдож өвгдээдсийн оршихуй орон зайтай, ирсэн оршихуй орон зайтай, энэ сүнснийг бүтээсэн оршихуй орон зайтай холбогдож байгаа хоёр сүнс. Тэгэхээр энэ хоёр сүнсний холбоос маш хүчрхэг байх хэрэгтэй. За энэ хүүхдийг жишээлбэл
нар ба эхлэхийн завсарт байх гэрэлт одоо гарагаас ирсэн одоо гараг дээр байдаг гэж байна шүү дээ. Гэрэлтэй тийм одоо гараг дээр. Тэгэхээр энэ одоо гараг дээр чинь холбоос нь өрцөнд байна гэж шүү дээ. Тэгэхээр энэ өрцөндөө гэмтэлтэй болчих юм бол автомат одоо хүссэн хүсээгүй тэр энэ наран сүнсний буюу дээд бие нарны аймаг дээр байдаг дээд бие холбоос байхгүй болчихно. Тэгэхээр яаж нар буюу нарны цаана байгаа өвгдээдтэйгээ холбогдохын, тэнгэртэй холбогдохын, сүнсний ахан дүүстэй холбогдохын, тэр орон зайнаас эрчим мэдээлэл авахын, тэр өвгдээсээс зүүн бэлгэн авахын, үүрэг даалгавар зарилгаан авах юм бэ. Нэгдүгээр. Тэгэхээр ийм аюултай. За тэр саран сүнсгээ ярьж штэ энэ хүүхд дээр. Тэгэхээр энэ хүүхдийн саран сүнс нь сарны өмнөд туйл дээр байна гэж. Өмнөд туйл дээр байх туйлын туяаны буюу хасын орон зай дээр байна. Тэгээ холбоос нь аюулхай дээр орчин гэж бичсэн байна. Үүдээ аюулхайгаа өвдгөөд ивэл аюулхайгийн гэмттэл, зүрх сэтгэлийн гэмттэл, өрийн цоолтол янз янзын болоод амьдралд нь болоод унтуулаад, гомдоогоод, шаналгаад, цөхрүүлээд, айлгаад, ичээгээд байх юм бол энэ аюулхай дээр холбоос байхгүй болчихно. Яаж сарны орон зай буюу сарны аймаг дээр байгаа тэр өвгдээцийн зүүн бэлэг, суу бэлэг тэр бэлгийн оюуны өндөр чадвартай эрдэм бэлгийн орон зай өвгдтэй шидтэнгүүдийн өвгдтэй яаж бид нар холбогдож яаж одоо өрмөгцөөр сэтгэж амьдрах юм бэ? Яаж энэ хоёр тарих зэмбэлгийн тарих хүчрэг ажиллах юм бэ? Тийм учраас өнөөдөр ингэж орж хүмүүс дээд биетэй холбоё, дээд биетэй холбоё, дээд биетэй холбоё гэдэг. Нэг талаасаа зөв, нөгөө талаасаа шалтгаан учраа мэд. Үргэлж байдаг зүйлийг өөрсдөө бид байхгүй болгох хэрэгтэй. Энэ холбоосоо сэргээхийн тулд ядчил би миний наран сүнс ийм одоо нэг одоо гараг дээр байд юм байна. Маш их гэрэлгээ цацарсан нарны харьяа байдаг одоо гараг дээр байдаг юм байна гэх юм бол яах юм? Нарны гэрлээрээ дамжуулаад тэгээ өрцөн дээр холбоосоо мэдлээ өрцөө гэмтэхгүй байхлаар өрцнийхөө хүрдийг ажиллуулах талаар өрцөө ариун байлгах талаар гомдол тээхгүй байх талаар анхаарна шүү дээ. Тийм үстэй. Тэгээ анхаарал авчихлахоос биш хаана байгаа мэдгүй холбуулж гин дээд бие холбоос үүсгэж байгаа ч юм үүсэхгүй байгаа ч юм дээд бие холбоос гэдэг нь цаана ямар холбоос хаана байгааг мэдж байгаа ч юм мэдэхгүй байгаа юм тэр хүмүүс чинь холбож чадах уу? Яагаад гэмтлийн мэдгүй байгаа юм тэр гэмтлийн шалтгааныг засч чадах уу гэдэг асуудал ирэх байхгүй. За тэгвэл одоо энэ дээр нэгэн тал одоо сүнсний онцлогооны төвшөнд ярьж байгаа юм чинь одоо хүн болгонд наран болон сарын сүнсний холбоос баруун тарих, зүүн тарих, зүгч мөрөө холбогдож орж ирж байна. Энэ холбоос тасарчвал хүмүүс яг нэг прагматист гэдэг шүү дээ, тийм. Яг бэлэг ертөнцийн нарийн эрчмийг уусаа өөртөө хардггүй сайн мэдэрдэг учраас яг мод төр нөгөөх нь нөлөөлөх хэсгээр маш их хүн эргэлздэг. За тэгвэл энэ наран болон сарын сүнсний холбоос тасарвал тухайн хүний эрүүл мэнд дээр, бие махбод дээр, ажил төрөл дээр, одоо гэр бүл дээр харилцаан дээр ямар асуудал илэрх вэ? Яагаад заавал энийг засуулах ёстой вэ? За ингээ. Тэгэхээр наран сүнс гэдэг зүйл илүү бидний зүрхний орон зайтай л холбогдож оршин нэг талаасаа. Нөгөө талаасаа нар өөрөө бидний арга биеийг тэтгэж оршин. Тийм үү? Арга биеийг тэтгэн, арга биеийг тэтгээд ирэхлээр нэг галан махбод гэдэг утгаараа амин махбод нарч өөр амины орон зай шүү дээ. Тэгэхээр хүссэн хүсээгүй зүрхний орон зайтай холбогдно. Хэрвээ энэ холбоос хэвэл байх юм бол бид хүнийг хайрлах чаддаг, өөрчлөх чаддаг, энэрч чаддаг, өршөөлж чаддаг. Тийм л байна. Тэгээ зүрх эрүүл байна. Зүрх эрүүл байх юм бол мах бие махбод эрүүл байна. Галтай, дүлтэй хүн, эрттэй, зоригтой хүн, шийдэмгий хүн, хурц дайчин хүн, бүтээлч хүн тэндээс бий болох хэрэгтэй байхгүй. Тэгэхэд тэр байхгүй болчмал галгүй болоод, дүлгүй болоод, зориггүй болоод, үхэн цолоод, мхаагүй болоод явчихна да. Тэр хэмжээгээр нөө бие махбод хоолунд гэл ингээд цаашаа яригдаа явчихна шүү дээ. За тэнгууд тэр энэ саран сүнсийг ярьлаа шүү дээ. Энэ саран сүнс яг энэ хүнийхтэй л аюулхай дээр холбогдож байгаа. Янз янз байдаг л да. Илүү саран сүнс яах гэж холбоос үүсгэж байгаа. Бидний нэг тархийг л ажиллуулах гэдэг байгаа шүү дээ. Энд бидний нэг тарих гэдэг зүйл чинь тарих зүрх хоёр л бидний удирдаад байна шүү дээ нэг талаасаа. Нөгөө талаасаа бидний тарих зүрхээр дамжуулаад удирдаад байгаа нь бидний өвгдээцүүд байгаа шүү дээ. Тэгэхээр нэг саран сүнсээр дамжуулж зүүн бэлэг, мэлмий хүрд бодох, тунгаах, сэтгэх, унших, ойлгох, ухаарах, үйлдэх одоо юу гэдгийг сэхэрэх, ухамсарлах тэр бүх үйл ажиллагаанууд саагдсан шүү дээ. Тархины хувьд өвчл тавигдана. Тархины хувьд унтал тавигдана. Нөгөөх нь зүрхний хувьд буюу амин орон зайны хувьд унтал тавигдаад үлбис амин төдий зүйл болж байна тийм. Нөгөөх нь тархитай юу тархитай. Тархин угт ажилтгүй хүн болж хуурж байгаа. Ийм үйлээ. Тэгээд тархин өөрөө ажиллахгүй болоод тархич нь махан бие яаж удирдах юм. Хоол идсэн шүү. Энэ хоолыг боловсруулах ёстой гэдэг команд
дороос дээр энэ хоёрын хооронд яаж явагдах юм? Бөөрийн хооронд яаж явагдах юм ингээд бас их яригтэй болно. За тэгэхээр одоо нөгөө хүмүүс бол анзаарч байгаа өвчин угаасаа нэг зүйлээс үүсдэггүй. Өвчин битгээл асуудал ч гэсэн ганцхан шалтгаантай байдаггүй. Хэд нийлжиж одоо өвчтэй болоод ирэх үз тэр бол асуудал болж хурна, өвчин болж хурна, шийдэх ёстой заавал урд одоо саад болж хуурдаг. За тэгмүүд энэ наран болон сарын сүнсэн дээр энэ гэмт ирэх юм бол махан болоод энэ сэтгэл дээр тарих болоо зүрхний орон зайд том гэмтлүүд орж ирдэг байх нэ. Гэтэл ийм тохиолдол байна. Сүүлийн үед орж ирж байгаа хүмүүс дээр яаж зэхгүй болтол нь зүрхэнд бусдаар гэмтсэн хүмүүс. Одоо маш хэцүү хүмүүстэй таарж өссөн байгаад байна. Эхийн хэмлэлд байхасаа ахуулаад янз бүрийн гэмтэлд өртсөн байна. Хүүхэд байхдаа ч тэр том насан туршид нөгөө гэмтлүүд нь бүр даамжраад одоо хэцүү хүмүүс ч удаан амьдрах юм бол өөрийгөө хамгаалах зорилгодор бүр тэднэрээс илүү хүчтэй байхгүй бол даруулчих гад идэг штэ тий. Ийм байдлаар хүмүүс маш гэмтсэн байд юм байна. Тэгээд маш их зүрх нь маш хаалттай байна. Нэг хаалтыг авч хэлээ дараагийн хаалтанд бэлэн байж байна. Ингээд яаж л яаж өөрийгөө хаагаад байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд энэ хүмүүсээс болж энэ эргэн тойрны хүмүүсээс л болж гэмтээд байна л да. Тэр хүний гэмтээгээд байгаа тэр хүний одоо хувийн хувьд ямар үйл яврын асуудал яригдах вэ? За эхлээд ингээд сүнсний гэмтлийн тухай ойлголт гарч иж байгаа ш наа чинь тийм бид сүнсний гэмтлийн тухай. Сүнс юу? Онцлогоо бид нар яах гээд онцлогоо гэдэг та. Яах гээд заавал ингээд за онцлогоо ярихаас аргагүй шүү дээ. За 7 сүнсийг онцлоё шүү дээ. Яг гэмтээ тэр хүн ингээд зүрхэн ингээд энэ тийм хүмүүс ингээд гэд тэгвэл аль сүнсэн дээр тэр гэмтлүүд илүү түлхүүс суурилж байгаа юм. Зүрхэн дээр гээл явж байгаа. Гэтэл нөө 7 сүнс долгуулаа зүрхтэй адилхан хамтарч оршиж байгаа. За тэгэнгүүт 7 сүнсийг онцлохоос зам байхгүй. Тэгээд 7 сүнсийг онцлоод эхлэнгүүт тэн дээр чинь мэдээлэлүүд гарч ирдэг штэ гол нь те. Тэнгүүд хүрдүүдийг онцлохоос зам байхгүй. Сүнс гэмтсэн бол хүрдүүд давхар гэмтэх маш өндөр магадлалтай. Тэгэхээр хүрдүүдийг онцлно. Зөвхөн 7 хүрд онцлохгүй энэ аюу дутмаг. Бид нар чинь за ядчил 108 сүнс хүрд онцлно. Тийм учраас нөгөө манай дээр аврал дээр зүгээр байсан чинь танаа дээр ирсэн чинь зүрхүүр тэгээ гараад байна. Тэгээд ирдэг хүмүүс байгаа шүү дээ тийм үү? Зүрхүүр буруугаад. Үгүй яахын зүрхэн дээр чинь өчнөө 108 хүрд байна шүү дээ жишээлбэл. Бид уган дээр нь хүрд байна. Босоо голчт нь хүрд байна. Амны орон зай, хасын орон зайд нь хүрд байна. Дээд оортт нь хүрд байна. Калабан болгон дээр нь хүрд байна. Бүслүүр дээр нь хүрд байна. Хаана л хөдөлгөөн явж ин тэр болгонд нь хүрд байгаа тийм. Өчнөө олон зүрхэн дээр бүр амин яг 108 хүрд бол 108 л орж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр 108 хүрдний зай 4 5 нь гэмтсэн байхад эсвэл тэрний нэг гол одоо оройлох нэг 2 3 хүрд нэгээд буруу ирсэн байхад буруул гэж гарна шүү дээ гардаг тий. За яг юмсан хүрдүүдийг онцлно. Тэгээ түрүүний ярьсны нэг дээд 108 хүрд. За боли дээд 7 хүрд багталцъя 108. Дээд 7 хүрд. Газрын 7 хүрд заавал онцлж байгаа шүү дээ. Тэгжээж нөгөө нэг хүрдний одоо бүрэн бүтэн байдлыг шалгана. Хүрдний гэмтлүүдийг. За тэгэнгүүт дахиад ирсэн 70 тухамсрын саяын мэдээлэл гарч ирж штэ. Тэр нэг ахуугаас нь болоод оршихуй орон зайнаас нь болоод одоо хатуугаас нь болоод ч юм уу гэмтэж байгаа. Тэрнийг мэдээж юу яа гэмтлийг бол мэдчихэн дандаа мэдээлэл суудсан байгаа. Сүнс гэдэг чинь өөрөө эрчим дотор мэдээлэл орж байгаа. Тэгэхээр тэр мэдээллийг бид нар устгачнаа, хувиргач нь болно. Буцаад хамгийн гол нь тэр хүн дахиад тэр орон зайдаа очих юм бол асуудалтай байхгүй да. Нөгөө одоо юу гэдэг би жишээ авч ирэл дээр нөхөр нь ингээд зоддог байя. Одоо би юу үздэг болохоор зоддог байя гэж үтэй. Тэнгүүд одоо зодоосны улмаас тэр гомдсон, гэмтсэн, шаналсан, шархалсан, инэлсэн, цөхөрсөн, үзэн ядсан тэр бүх нүнэвтэй мэдээлэлүүд байж байгаа шүү дээ. За бид нар ингээд устгаад иж болно тэр чинь. Устгах боломжтой. Тэгээ эрг мэдээллийг тэр хүн өөрөө суулгах хэрэгтэй байхгүй да. За тохиомлоор бид нар суулгалаа гэдэг чинь мэдээл олон давтагдчихээ сая тэнд гүн суудаг. Нэг эсээс нөгөө эс, нэг эсээс нөгөө эс, нэг эсээс гэж явчихжээж бүлэг эс дотор нийлэмжээр тэр мэдээл лав суух хэрэгтэй шүү дээ. Тэгээ бид нар бол яг эхлэлийн тавиад чинь. Тэгэхээр тэр хүн тэр орон зайгаасаа өөрчлөгдөөд дахиад өөр газар очих хэрэгтэй. Тэнгүүд дахиад гой болчоод очингууд нөгөө нөхөр нь дахиад одоо гар хүрдэг ч юм уу. Эсвэл дахиад зандардаг ч юм уу, дахиад зүгтдэг ч юм уу. Сэвтэлт явагдсан шүү дээ. Хичнээн хамгаалсан ч сэвтэлт явагдах л байхгүй. Тийм учраас монголчууд ахуугаар нь одоо сурах гээд хэрвээ одоо гэр бүлэрээ сайхан болъё гэж байгаа
нөхөртэйгээр өр хүүхдтэйгээр гэж яригддаг асуудал байгаа шүү дээ. Нэг талаасаа. Нөгөө талаасаа үйл өөр бий болгох нь нэг 13 бид нар дараа нь за хурдуудаа заслаа сүнсүүдээ оншлоо. Далд тухамсрын бүх мэдээллүүдийг оншлоо. Энийний дараа бид нар яадаг вэ? Удам руу ордог шүү дээ. Удам руу ордог. Магадгүй тэр хүн тэр эмэгтэй хүн тэгж зовж, тэгж шаналж, тэгж траум авч, тэгж зүрхэн гэмтэх шалтгаан удам усааны өвгдийн аавын талын, ээжийн талын өвгдээдсийн одоо өвлийн мөрөөр гэдэг нь лайлан шиг мөрөөр тийм хов тавилан гэдэг юм уу тийм зураг төрхтэй төрцөн байвал тэрлүү нь оншилж байгаа байхгүй. Тэгэж оншлно. Тэхийн тулд яах вэ гэхээр ясан талын тус нь оншлно. Яасна. Яагаад тийм зүйл болсон юм бэ гэдгийг одоо мэдээллийг уншихын тулд тэр хүн өөрөө тийм одоо энгийнээр хэлээ л дээ. Их засгийн тэнгэрээс ямар нэгэн шийтгэлтэй юм уу? Заавал нэг юм байгаа тийм амьдрал туулахын тулд, тийм гэр бүл төрхийн тулд, тийм ахуй орчинд өсөхийн тулд заавал нэг шалтгаан байгаа байхгүй. Тэгэхээр тэр шалтгаан за аавын талаас гэж хөөе гэж бодъё. За аавын удмын өвдөн ямар нэгэн бусад хүнд оршихуй эздэд эгэлжирийн хүмүүст үр удамдаа өвөг дээдтэй байгаль дэлхийн оршихуй алтай зүйл хийгээ шийтгүүлсэн биш вэ гэдгийг үзэх хэрэгтэй. Үнэхээр одоо үүдээ аавын талын удмаас жишээ аваад ярив. Их засгийн тэнгэрээс буюу эрлэг өвгдөөс ингээд шийтгэлтэй. Үр удам нь яагаад гэвэл өвгдөөс нь одоо үүдээ юу яаж исэн? Бусдыг одоо дээрлэгч байсан, бусдад ихэрхэж байсан, бусдыг дорд үзэж байсан тийм үү? Бусдад гарах хүрж байсан тийм шийтгэлтэй бол хүссэн хүсээгүй их засгийн тэнгэрээс эрлэг номон хаана гэдэг 13 эрлэгээс шийтгүүлсэн байгаа. Чухам аль нь цусан эрлэг үү, тамлах эрлэг үү, шовлолтын эрлэг үү? Ингээд 13 эрлэгээс аль нь вэ гэдэг нь. Тэгээ тэндээс ч оногдсон тийм зүйл байх юм бол тэр хүн хүссэн хүсээгүй тийм туулах байхгүй. Тэгэхээр тэр туулахгүй байх болно. Туулна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр буцаад бид нар зассан чинь нөгөө шуудаа очиод нөгөө л нэг тийм амьдралаа үзэх гээд байгаа үзэх байхгүй да. Гэхдээ саяын жишээ нь жоон цомжгүй жишээ за яг тэн дээр яриад дуусгаас тэгэнгүүт бид нар тэрийг таниулаад шалтгааныг мэдүүлээд тэгээ өөрөө хэрвээ ийм авир гарахгүй байх юм бол ийм үйлдэл гарахгүй байх юм бол өвгдийнхэн алдаад тавтахгүй байх юм бол магадгүй тэр хүнтэй ийм харьцахгүй ингэж харьцдаг байх юм болч гэдэг юм уу тийм мэдгүй ямар ч байсан тэрийг нөгөө нэг хэлж таниулж засалт хийсний дараа тэнд гайгүй болчихдог шүү дээ. Эсвэл тэнд нэг хэсэг нэрийн цаа. Эсвэл одоо юу гэдэг хорлол байна уу? Эсвэл нэхэл байна уу? Эсвэл хорио байна уу? Эсвэл барай байна уу? Эсвэл хараал байна уу? Ингээ явж өгн аавын төлөө удмыг тэгж уншилж ижээ сая тэрүүнийг удамаас нь хөөжөж гэмийн гэдэг юм гаргаж ирэхгүй бол далтхамсын засал ингээд яг энэ цагийн олборлыг бол хийж болж байгаа шүү дээ. Тэр бүр удам дамжсан зүйлээс ирсэн бол хэцүү байхгүй. Удам дамжсан тийм мэдээлэл дээр чинь цусан дамжиж орж иж гэнэ гэсэн үг. Ясаар дамжаа тийм үү? Тэгвэл цусаа бас дахиад үзнэ. Цусан талын ээжийн зүгээс нэрээ энэ хүнд ийм зовлон тулах бид нар бол тэгж л үзнэ. Яагаад гэвэл хизээч хүн зүгээр байж байгаа тийм амьдрал үзэхгүй байхгүй да. Бүх юм өндөг шиг өгөө юм байсан чи тийм амьдрал хизээч ордоггүй. Тэнгэр тийм тэнэг биш ээ. Бүх юм бидрийг ингээд хөтөлбөртэй энэ цаг энэ дэлхий дээрээ юу үзэх хэвээр юу туулах хэвээр ямар эцэг эхийн хүүхэд бол төрхийг үүлийн хүүхдээ дүүцүүлж байгаа тэр аавд тэр ээжэд төрүүлдэг. Тэр ахад тэр дүүтэй төрүүлдэг. Тэгэхээр тэрний дагуу л тэгэнгүүт зараа нь эцэг ижид талаас нь ямар алтаа унаа байж вэ? За жишээ тэгвэл ингэ штэ бас дандаа хүнээс болдоггүй байхгүй да. Жишээлбэл байгаль дэлхий гэж юун төлөө байгаад байгаа. Жишээлбэл заал ус твэс шийтгэлтэй юм уу? Байж болно шүү дээ. Лус твэс шийтгэлтэй бол булгийн юм уу, горхийн юм уу, шандны юм уу, хүрхрээний юм уу, голын юм уу, нуурны юм уу, цөөрмийн юм уу бол одоо юу гэдэг тойрмын юм уу гэдэг ингээд нийлт болог явна шүү дээ. Одоо мөрөнгөийнх юм уу, тэнгисийнх юм уу, далайх юм уу, бэлчрийнх юм уу, ундрагийнх юм уу, юу эсвэл халуун хүүтэн аршааных юм уу? Эсвэл хатан дээр одоо хаднаас гаргадаг тийм нандин одоо ашиг. Гээд эндээс чинь булаг гэдэг чинь одоо лус твгээл шийтгэлтэй юм уу гээл. Тэгэл тэрвэл лус твээс ямар нэгэн байдлаар шийтгэлтэй бол тэр хүн ойлгох гэдэг юм, унжих гэдэг юм, өвдөх гэдэг юм зоох. Тийм л тавилантай ирнэ штэ. Тэгэхээр нэг заавал тэгж эцэг талаас нь онцлогоо манах хийдэг. Тэгэнгүүт дахиад тэр хүний өөрийнх нь үйл өргөж байх хэвээр. Дэлхийд хэдэн удаа төрсөн? 5 удаа төрөхдөө одоо 6 дахь удаа төрж байгаа гэж. Тэгвэл өмнөх 5 удаадаа тэр чинь төгс төгөлдөр хүн байгаагүй учраас энэ дэлхийд эргээд төрчихөж байгаа шүү дээ. Тэгээ ямар нэгэн өөрийнх нь удам өмнөх амьдралуудаа
одоо туулсан гэдэг юм хоригдлуулсан сөрөг алдаа оноо байгаа учраас тэр хүн суралцах гэж ирж байгаа. Уусаа суралцах гэж ирж байгаа. Суралцаж ирвэл суралцах тэр сургалтын явцад тэр хүн тийм амьдрал туулах хөвтэй ирж байгаа. Тэгэхээр тэндээс тийм амьдрал үзээд туулаад шаналаа зүрхэн ингээд голдон гондоод байгаа. Тэр өмнөх амьдралыг хайх хэрэгтэй. Тэрний өмнөх амьдралуудаас яг энэ өнөөдөр зүрхнүүдийг яг энэ гашуун тийм зовлонт амьдрал туулахад нь юу нөлөөлсөн бэ гэдгийг заавал үзнэ. Тэр чигжээж бүхэл бүтэн үүлэн өрийн онцлогоогаараа тэр үүлэн өрийн онцлогоон дотор одоо өмнөх наснда эрлэг айл нэг эрлэгээр заавал нэг сүнсний их цэсэг гэдэг сүнсний одоо сүнсний нэг юу байгаа штэ шүүж байгаа штэ шүүлтийн том тэнгэр гэж байгаа. Тэр шүүгдэн штэ. За урд нь хулгай идэв гэсэн юм зүйл. Жоохон баян чинэлэг ингээд амьдрал төрөхдөө өөрөө ингээ хүний ядуу зүдүү одоо үгүй алтараач гэдэг мэт барьж зоддог байсан бай. За тэрний өмнө яасан ч ан амьтдыг босдог тий. Мал сүргээ одоо хөшгөл одоо би мэдэхгүй янз янз. Скул дагвар хүүхд мөхтэй ингэж занчижсэн бай. Гээд ингээ гараад ирнэ штэ. Тэгэх юм бол тэр хүн тэр бүх одоо юу гэдэг тийм болохгүй болох тийм тавилан эдлээд зовлонтой төрж байгаа хгүй гар хүрдэг гэдэг юм уу уйлдаг гэдэг юм хүч мөхсдөг төрж байгаа. Тэр үедээ юу ухаарах гэсэн гэхээр би хизээч хүч мөхтэй хүнд ядуу зүдүү хүнд баг балчир насны хүүхдэд эмэгтэй хүнд бүсгүй хүнд ингэж хандж болохгүй гэдэг ясаараа махаараа мэдэрчээд яваад дараа төрөлдөө хизээч тэр хүн тавьж тийм хандлагатай болохгүйгээр төрөх учраас тэр ухаарлын л нэг хөтөлбөр байгаа. Тэнгэр бүгдийг харж байгаа. Эрэлгийн асар олон цэрэг дайчдууд зараал өвдүүд удан богсооны мануул өвдүүд бүгд хараасууж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бид бол өчүүхэн хорхой. Энэ том окторгой ертөнцийг бүтээсэн хүмүүс нэг дэлхийд нэг хэдэн хүн төрүүлчихэд тэрийг яах гэж төрүүлсэн. Хүмүүжүүлэх гэж төрүүлсэн. Сэхэрүүлэх гэж төрүүлсэн. Оюунжуулах гэж төрүүлсэн. Тэгэхээр оюунч чинь сэхэр чинь ухаар чинь ингээл хараа явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр бүгдийн нарийн үз учраас бид онцлогоо гэж мэхэд байхгүй удмын онцлогоо. Тэгээд тэрнийхэн дагуу дахиад тэнгэрийн онцлогоо үзэх хэрэгтэй байхгүй. Яагаад энэ хүн ингэж зовоод байгаа? Энэ эмэгтэй хүн. Яагаад эмэгтэй хүний одоо энгийн нэг амар тайван амьдрал үзэж чадахгүй ингэж зовж шаналж энэлж ингэж зовж байгаа юм бэ? Үзий ижи тэнгэртэй гисгээгдсэн биш үсттэй. Ханийн тэнгэртэй гисгээгдсэн биш үсттэй. Тэр чинь бас нэг өгдөөцийн үр штэ. Тэгэхээр үр тэнгэртэй шийдэгдсэн биш үсттэй гэд үзнэ. Эцэг тэнгэртэй одоо бас тогшруулсан биш үсттэй гэд ингээд явна штэ. Тэгжээж үнэхээр эцэг тэнгэр удан босааныхаа өгдөө гэдэг юм уу? Өвөөгөө одоо юу гэдэг аавыгаа ахыгаа эрэгтэй хүний тэгсэн байна уу? Эсвэл өвгдөөцийн дунд эрэгтэй хүний өвгдөө гэдэг юм настангуудаа тэгжүү ингэжүү ээж одоо ижээ тэнгэр байх юм бол эмэгтэй тэгжүү төрсөн ээж нараа зоож байж үү буруутгах байж үү шүүж байж үү өвдөд зогт нь ачилж байж үү ачлаагүй байж үү өөхөгт нь гомдолтой өхүүлж үү өхүүлээгүй гэдэг зүйлээс чи явж иж сая тэндээс ижээ тэнгэр гисгэл хам хүссэн хүсээгүй ижээ тэнгэр гисгэлтүү хизээч эмэгтэй хүн жаргал эдэлдэггүй байхгүй юу эдэлэхгүй чи өөрийнхөө чамайг төрүүлсэн өвгдөөцийг эсвэл чиний удмын аав тэдэр чинь эмэгтэй гэдэг юм эмэгтэй бүсгүйчүүдээ ах эгч хүмүүсээ настангуудаа тэгсэн бусдыг магадгүй хаднуудаа худуудаа бэрүүдээ ингэ явна шүү дээ. Юм ингээ шүлэн барилгатай холбоотой тий. Тэгээ энэ цаг хугацааныг сайн нь юу юм да? Хүний сүнсний тэр амин чанар руу нэвтрээд мэдрээд ингээ мэдээлэл татаад мэдээлэл нь уншаад өөрт нь ингээд одоо хөтөчлөд ингээд явж байгаа юм чадвартай хүмүүсээс энэ цаг хугацаанд байж штэ. Тэгэхээр өөрсдийнхөө мэдээллийг хуучин бол одоо жишээл 20 30 жилийн өмнө гэхлээр чи мэдэх боломжгүй. Зөвхөн үеийн үргэлж ихэд орхиж штэ жишээлбэл тодорхойгүй нөгөөх нь. Гэтэл одоо бол ийм юм маш тодорхой болсон. Хаана ямар орон зайдаас ямар мэдээлэл ирээд байгаа юм бэ? Ямар одоо мэдээлэл сүнсэн дээр чинь ингэ цуг үеийн үр болоод яваад байгаа юм бэ? Хүсэх юм бол өөрөө энийг өршөөл одоо гуйгаад ухаарад засах юм боломжтой юм цаг хугацаанд ирсэн. Яг онцлуулж байгаа хүмүүс тий нэг хардгал да жишээлбэл одоо энэ насанд дөрвөх заяахгүй байна гэх юм бол өмнөх насандаа өөрийнхөө үр хүүхдийг хайрлаг байдаг тий энэ шалтгаанаа мэдэх ёстой болчтой хүн тий жишээлбэл тий за наадах чинь болохоор үр тэнгэрийн юу ярихад нэг үр тэнгэрийн тухай ярьсан ч гэсэн тий би нэг удны ажиллагаан дээр ярьж байна. Удны ажиллагаа яагаад чухал юм бэ гэдгийг ойлгуулахын тулд маш чухал тий за жишээлбэл ингээд тэнгэрийн ажиллагаа ингээд бид нар хийдэг яриад шүү дээ. Ер нь бол нэг одоо ингээд ярихлаар зарим хүн өө ямар хэцүү юм бэ энэ ч одоо гэж ингэж бодно. Тийм их бас хэцүү биш. Зүгээр зөвл бай. Хүнэл бай. Сэтгэлтэй бай, оюунтай бай гэдэг зөвлийн цаана маш олон юм зас өөрөө тайлагдаад засагдаад явдаг шүү. Заавал нэг хүн дээр иржээж тайлуулнаа, хэлүүлнэ, тэгээ онцлуулнаа.
Тэрний дараа би одоо гоё болно биш шүү бас. Боломжгүй бол ер нь хүн л бай гэдэг шалтгаан байна. Үнэхээр хүн байгаад хичээгээд хаад болохгүй л үзүүл харуул шалтгаан байна. За жишээлбэл ингэж ярил л да. За үр тэнгэр гэж ярил л да. Нэг онцлогоо гэдэг тэнгэрийн онцлогоо гэдгийг цаана л ярих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр за би жишээлбэл үр тэнгэр гэж ярив. Би энэ дээр нэг слайд гаргаад байгаа. Юм их нарийн л гэдгийг ойлгуулахаар нэг талаасаа нарийн нөгөө талаасаа энгийн л гэж хэлээ. За үр тэнгэр. За бид нар жишээлбэл үр тэнгэрийн онцлогоонуудыг хийж байгаа. Тэнгэрийн онцлогоо гэдэг үр тэнгэр орж байгаа шүү дээ. Тэнгүү саяхан нэг эрэгтэй эмэгтэй хоёр ирсэн. 10 хэдэн жил ханилчаад тэгээд арайгээд нэг хүүхэд гаргасан төрүүлсэн. Тэнгүүт 3 сартаа нас урчлаа гэдэг. 1 сар тугтаа алдчихлаа гэдэг ирсэн байхгүй өнгөрсөн тоо. Тэгэл үзэхэд үр тэнгэрийн онцлого ерөөсөө энэ гарын алгаар хийчихдэг байхгүй юу? Яг ингээд шууд уншчин л та. Тийм байх гэж уншчин тэр амархан. Гэхдээ үр тэнгэрийн онцлогоо бас гарын алга ашиглаж хийдэг. Эсвэл хүүс ашиглаж хийдэг байхгүй юу? Хүн холбоотой шүү дээ үр тэнгэрээс бид ямар ч хүн ихээс сонсно. Тэгэхээр ингээд үр тэнгэрээ дамжихаар үр гэдэг чинь ингээд холбогдчихдаг. Эсвэл энэ гар дээр үү. Тэгээ яг энэ гарнаас нь би хөөж үзсэн байхгүй. Тэгсэн чинь эмэгтэй талд нь нөө юу? Үр тэнгэрийн гэсгэл. Эмэгтэй талд нь үр тэнгэрийн хорио байгаа байхгүй. Тэгэхээр үр тэнгэрийн гэсгээ одоо би мартчихад байна. Үр тэнгэрийн гэсгээл дээр нь тавар хөвгтөл үү? Бутж хөө. Одоо юу гэдэг нэг тийм хөвгтөл яасан. Гадаадсэн. Яс би одоо марчаад энэ тэр хүнгээрээ сонсвол би юуг мартчихлаа. Гадуурхсан билүү яасан ч үлээ нэг тийм л юм байсан шүү. Шавдарсан ч үлээ, зовоосон ч үлээ, зодсон ч үлээ. За ямар ч байсан бусдын үр хөвгтийг хайрлаагүй л үү та. Тэр самжиг. А эцэг талд нь болохоор аав талд нь болохоор амтны нэл хүрийг зовоосон байсан. Алж бэртэж гэмтээ зовоож амь насанд нь халдсан байсан. Амтны нэл хүрчгэлсэн энэ хорогоор амьдрах эрхтэй төрж байгаа байхгүй. Тэр адилхан ээжтэй. Тэр амтны цаана адилхан дээд тэнгэрээс тэрийг илгээсэн нэгэн цагт хүн болно. Тэгэхээр чи бусдын тэр нялах амттыг хайрлахгүй бол чамд чи хүүтэн цэвдэг сэтгэлтэй юм. Чамд хайр инэрл гэж зүйл алга. Гэт адилхан тэр хүнд өөрөө үр тэнгэрт энэ зүйл хориотой байхгүй. Үрл бол амтнд л бол амт, нялхас л бол нялхас гэдэг. Тийм зүйл авах. Тэгэхээр үр тэнгэрт хориотой зүйл хийчихэж байгаа байхгүй. Нөгөөдг нь болохоор үр тэнгэрт шидгүүлтэй зүйл хийсэн. Чи хүний одоо юу гэдгийг үнэхээр давхар хөвгтэй хүнтэй суусан бол чи тэр давхар хөвгтийг чи хайрлах учиртай. Тэр одоо юу гэдгийг тэр хүн ихийн хайрлсан чинь чи одоо юу гэдгийг тэр ямар ч байсан гадуурхаа шоодрлоо дорд үзээ дээрлэхэд хөөж туугаа зодорч нүдэх ёсгүй байхгүй. Үгүй тийм бидтэй зөв хүний хувьд бодоход болно бүтэнгээс очоод тэгээд ингэн хөтө хойлоо үр тэнгэрийн хэсгэлтэй байсан. Тэгээ яг жишээлбэл ингэж гардаг байхгүй. Тэгэхээр нэг бид нар тийм онцлогоог тэгж идэг. Үр тэнгэрийн онцлог гин, ханийн тэнгэрийн онцлог гин, бүх тэнгэрийн онцлогоонуудыг хийж вэжэж сая тэр хүний ядаж энэ гурванд эхний энэ дөрвийг ярьж байгаа. Бос тэнгэр нь болоод тусдаа нэг яхав нэг ингээд томцгоор тогтнор тэнгэргээл ярина, эцгийн тэнгэргээл ярина, эдийн тэнгэр ахын. Эдэр бол жоохон цааш ивийн тэнгэр гэдэг чинь арай өөр зүйл яригдаа авчихна. Илүү нэг хүний амьдралд зовлон байгаад онцлогоон хэрэгтэй гэдэг зүйлүүд ярьж байгаа тийм. За тэгэхээр би жишээ аваад ярьчих л да. Жишээлбэл ингээд одоо энэ гарын алган дээр ийм зүйлүүд уншигддаг. Үр тэнгэрээ эрүүл, үр тэнгэрээс эрүүлтэй юу нөхөө. Эрүүлтэй гэх юм бол заяа сайтай үр төрөн штэ. Тэр хүнд зориуд маш заяа сайтай, маш их одоо буян гიშгтэй үр хүүхд төрүүлээд тэгээд тэр үр хүүхдээ сайхан хүмүүжүүлээд өсгөөд өөрөө тэрнийхээ үр хүүхдийнхээ одоо тэр ач гавьяанд буянд насны жаргаж өнгөрөх байхгүй. Эний чинь үр тэнгэрийн эрүүлтэй гэж хэлж байгаа. Ингээл гарын алгадаар уншигдчих. Тэгэнгүүт дараа нь одоо үр тэнгэрээс өрөмөл хүүхэд бас авах эрүүлтэй байдаг. Хүүхдгүй байж болно. Гэхдээ бусд хүний хүүхдийг авахд заяа сайтай хүүхэд аваад тэр нь жаргаадаг. Гэтэл нөгөө өрөмөл хүүхдэн жаргаадаггүй зовоодаг бас байдаг тохиол байдаг шүү дээ. Би зүрийнх нь энэ ерөнхий нэг юуг л ярьж байгаа шүү. Тэгэл үр тэнгэрээс сорилтууд байна, гисгэлүүд байна, шалгуурууд байна, догшрлууд байна, шийдвэрлүүд байна, сорилтууд байна. Эвгээл тухай асуудлууд зөндөө байна. Тэгэхээр тиймэрхүү юмныг оншилдог гэж яг хэлэхгүй. Үнэхээр тийм асуудал. Тэгэхээр манай байгууллага юу хэлээд байгаа гэхээр үнэхээр хүнийг сэрэй гэж байгаа. Тэр одоо бүх тийм талаас нь л оншилдог. Үр тэнгэрийг нь оншилно. Ханийн тэнгэрийн асуудал бол ханийн тэнгэрийг нь оншилно. Эмэгтэй хүний жаргал идэх бол ижи тэнгэрийг нь оншилно. Эрэгтэй хүний амьдрал нь тэгшрэхгүй ноён дурууг нэг зовоодох юм бол эцэг тэнгэрийг нь үзнэ. Ерөнхийдөө. Тэгээ ахын дүүсийн хооронд нь эвийн тэнгэрийг үзнэ. Магадгүй тэгэл явж байгаа. Тэгээ эцэсгийн тэнгэрийг бас үзнэ. Эцэсгийн тэнгэрээс шийдэгдсэн бол аюултай нэг даунтай, синдромтой, ТЦП-тэй тагтдаг байл. Ингээ явна шүү дээ. Хэцүү шүү дээ. Энэ урт шалтгаанаа мэдчихэл явах ёстой л доо. Тийм учраас заавал онцлогоонд орох хэрэгтэй. За тэгээд энэ сүнсний онцлогоо, тэнгэрийн онцлогоо, удмын онцлогоо ингээд энэ олон төрлийн онцлогоонуудыг хийж байгаа. Хурдны онцлогоо бас хийдэг.
Тэр сүнсэн дээр ихтэй бүр яалтчгүй сүнсний энэ гүнзгийрсэн гэмтлүүд угаасаа махан биен дээр өвчин дагуулдаг учраас ихэвчлэн одоо сүүлийн үеийн гараад байгаа өвчнөд хамгийн гүнзгий өвчин ч одоо хавдар болчиход байна шүү дээ. Хавдар дээр энэ сүнсний ихэвчлэн онцлуулж байгаа хүмүүс донд 2-оос дээш сүнс нь удаан хугацаагаар биеийг орхисон тохиолдолд ер нь хүнд төрлийн эмгэгтэй байгаад байгаа тий. Өвчин нэлээд хүндэрсэн байгаа тий. Тэгэхээр энэ бол нөгөө сүнс гэдэг бол махан биеийг бас эрчмээр тэтгэлдэг учраас энэ тэтгэлэг нь алга болчихвол өвдөх нь хурдаан л гэж хэлээд байгаа юм. Тэр нөгөө айлгаж хичээхийн тулд ингэж ярьж байгаа ерөөсөө биш шүү. Тийм болохоор энэ сүнс чинь биендээ бүрэн сүлж явах хэвээр, хүрдэн бүрэн ажиллагаатай байх хэвээр. Энийг ажиллуулахын тулд бас хэд хэдэн шаардлага тавигдан таны амьдралаа мөрдөх хэвээр явдал мөр гэж нэг юм байна. Тэр энэ болгоныг бид нэр онцлоод үзснийхаа дараа юунд анхаарах хэвээр. Шэрлээд өгөөрэй гэж байгаа шүү манайхаа. Тэгэхээр шэрлээд өгөөрэй. Асуудлууд юм байна. Сүнсний сэрэлтэл ярьж байгаа бол үнэхээр зүүн бэлгийн сургууль, зурхаан сургуульд онлайнаар сурах боломжтой юу гинэ. Угаасаа болно шүү дээ. Сургуулиуд онлайнаар явж байгаа. Тэгээ шидийн сургалтыг бол зүүн бэлэг шид байвал яагааш танхим байхгүй бол жоохон зүр дутагдaltaй. Яг нь онлайн хүмүүстэй аягүй хичээл зүтгэлтэй онлайн хүмүүс бол яг бүгдийн тэмдэглэж бол өөртөө ингээд зэрэгцэж бид нар ингээд дадлаг орж байгаа юм. Адилхан дуурайж муурайж чигээл маш сайн мэдэрсэн байдаг. Ерөөсөө юм сурах чинь хүнээсээ л болдог шүү дээ. Хичээл зүтгэлтэй хүн бол хичнээн алсад хичнээн боломжгүй байсан сурч л байдаг шүү дээ. Хичээл зүтгэлтэй хүн бол дэрэгдэн бүр ингээ хөвөө нааша харгаа хэлээд байх ч ойлгохгүй шүү дээ. Юм окей ойлгохгүй. За болох нэ тэгээ тухайн үед сургуульд ямар сургуулиас нэрхэж байгаа өөрсдөө ороо бичээрэй. За багшаа ирээд онцлуул, ирээд тодруулж болно гэх юм холоос үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэх боломжтой юу гинэ. Онцлогтой шүү дээ. Онлайнаар онцлог шүү дээ. Бид нар цаг авдаг шүү заавал. Цаг аваад онлайн заслын өдрүүдгээр гаргаж өгдөг шүү дээ. Заслан ч онлайнаар хийгдэг, одоо онцлогоон ч онлайнаар хийгдэг шүү. Хүүхэд маань сургуулаа төгс гэж байна. Гадаад байгаа хүмүүс холбогдож болох уу гинэ. Болно. Одоо бүр хүүхэд чинь сургуулаа төгсөх гэж байгаа бол бүр мэрэгчлээ үзүүлж харуулж болно. Яагтвэл хүүхэд өөрөө түрүүний ярьсанчлаг ямар за 5 7 сүнс яриг 7 сүнснийг нь ядаж үндсэн 4 сүнсэн дээр голчлон нөгөө нэг мэрэгчлэн бичээстэй байдаг. Чадамжууд нь тухайн сүнс чинь одоо юу гэдэг хаана төрж урд нь юу хийж явснаасаа шалтгаалаад өөртөө нөгөө туулалтай, намтартай, туршлагатай, чадвартай байдаг. Тэрийг нь аваад ирсэн эс буюу авиас гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нь цусан сүнснээсээ тийм авиастай, махан сүнснээсээ тийм авиастай, үүлийн сүнснээсээ тийм авиастай, ясны сүнснээсээ тийм авиастай гэдэг. Тэгэнгүүт нь тэн дотроо ингээд эрэмлэгдсэн байдаг. Нэгдүгээр авиас нь тэр, буюу нэгдүгээр чадамж нь тэр. Одоо юу гэдгийг домч болох. Хоёрдугаар чадамж нь одоо юу гэдгийг байгалийн шинжилгээр явах. Гуравдугаар чадамж нь юу гэдгийг төрөөр явах, төрийн боловсрол, төрийн удирдлагаар явах гэдэг юм. Ингээд гаргаад ирнэ. Тэгээд энэ төрийн удирдлагаар яагаад ийм чадамж байгаа юм бэ гэсэн чинь танаа энэ махан сүнс чинь ууртан одоо их дэлхий төрхтөө тим одоо улсад төргөө тим төрийн боловсролыг эзэмшээ төрийн салбар тэгж ажиллаж исэн байж гэдэг. Ингээд тэрэн дээрээс суурлаж бас нэг авиас дээрээ суурлаж юм хийвэл илүү нэг боломжтой гэдэг нь илүү хурдцтай ахицтай дэвшгэлтэй хүн мэддэг юм а хийж байгаатай адилхан шүү дээ. Тэгээ ер нь энэ сүнсний хавар чадамжийг мэдсэн нэгдүгээр цаг хугацаа алдахгүй болчихсон. Хоёрдугаар тэрийгээ нэгдүгээр сүнсний даалгавартай өөрийнх нь чадах юм штэ бас тий. Тэгэхээр тэрийгээ хийснээр нөгөө цаг хугацаа алдахгүйгээс гадна угаасаа төшл энэ насанд домч гэдэг талаар тэр хүн зүүдлээчгүй байж болно штэ тий. Гэтэл сурах юм бол бусад хүнтэй харьцуулахад зохгүй зүдрхгүйгээр одоо нөгөө мэрэгчлээ гарчлаа оруулна. Тэрнийхээ ижлийг гаргана л гэсэн үг штэ тий. Маш их тийм боломжтой болчтой. Ихэвчлэн энээсээ өөр юм хийж байгаа хүмүүс л дандаа амьдрал маш стресстэй тулдаг тий. Дандаа замаа өөрчилдөг. Одоо өнгөрсөн 50-та 60-та болж байгаа үедээ ч гэсэн сургууль болж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Гэвчлэн одоо болохгүй байгаа гэдэг. За тэгэхээр энэ онцлогоо бол онлайнаар хийгдэж болно. Ялангуяа энэ гэхдээ хүүхэд гэлтгүй шүү дээ. Бид нар 3-аас дээш насны хүүхдүүдийг бүгдийг хийж байгаа. Гэхдээ өөрийгөө олоогүй байгаа гэж бодож байгаа бүх том хүмүүст хамааралтай. Тийм. За 3 настай хүүхдийн нэг хөөрхөн онцлогоонд байх хэвээр одоо 3 настай хүүхдний хийлгэсэн шүү дээ. Би одоо нэрийг хараад танихгүй л байна та. Хөөрхөн насны тавчиж авч чадсан юм уу? Ингээ бид нар чадвал ингээ аль болохоор одон гэрүүдийн метр бичээд өгчдөг. Тэр одноос ирсэн шүү. Тим одоо солирын одоо галт солирын орон зайнаас ирсэн шүү. Эсвэл тим хасаас ирсэн шүү. Ийм мананцраас ирсэн шүү. Мананцар чинь тим өнгийн тим үйл хэрэгтэй оршдог мананцар шүү. Гэдэг чим ингээд маш дэлгэрэнгүй хэлж өгөх хичээдэг л дээ болцоогоор. За та хайж байгаа энэ хүн гэсэн байна. Сүнсний төвшинг ерөөсөө мэддэггүй мэдхийг хүсдэггүй нь муухай шүү дээ гэнэ. Юу асуудагтай юм бол
сүнсний тэгээ бас нэг сүнсний хэмжээст гэж ойлголт байдаг. Ер нь бол дэлхийн хүн төрөлхтөнд ихэнх нь сүнсний 3 дугаар хэмжээст байгаа. Цөөхөн хүмүүс 4 дугаар хэмжээст байгаа. Сүүлийн үеийн хүүхдүүд ирж байгаа сүнснүүд бол цаанаасаа 4 дугаар хэмжээстээр орж ирж байна. Ганц нэг хүн 5 дугаар хэмжээстээр орж ирж байгаа. Тэгээд гэхдээ тэр сүнс нь өөрөө цаад байгаа орон зайтай болохоор өндөр түвшнээс бууж орж ирж байгаа шүү дээ. Жишээлбэл саяхан төрөлн анхныг үзүүлжсэн хүүхдээ 2 3 сүнсийн би зориуд хэмжээстийг үзэж өгсөн байхгүй юу? Тэгсэн чинь 9 дугаар хэмжээсээс тэр буулгаж оруулж ирж байгаа байхгүй юу? Угаасаа тэгж ирдэлтэй зарим сүнсүүд ялангуяа нэг сүүлийн үед ирж байгаа хүчрэг сүнсүүд чинь нэг хэмжээст аягүй өндөр түвшнээ. Тэгэхээр 9-өөс 8-аас 6-аас ирж байгаа хэрнээ ерөнхийдөө нэг тийм одоо 9 дугаар сүнсний төвшний хүүхд ингээ бидний хүүхд болоод төрчөөд ингээ ой ухаанд багтахгүй юм яриад бид нар чи алмаараад нөгөөдгөө тийм алмаар дээрээс нь бид нар аягүй харагдана. Тийм ойлгоно. Хинч ойлгохгүй. Тэгэнгүүт нөгөө хүүхдийн төвшин хэмжээстийн жоо буурал төрүүлдэг зориуд нь энэ дэлхийг нийцүүлэх гэдэг. Тэгээ голдуу 4 5 дугаар хэмжээстийн сүнснүүд ирж байгаа. Хүн төрөл бид өөрсдөө бол нэлээдээ 3 байгаа шүү. Тэгээ энийг сонирхох гэх юм бол бид нар сүнсний хэмжээс тодорхойлоод за тэн дээр 3 дугаар хэмжээсний хүмүүсийг мэдрүүлээ пак гээл тэн дээр чинь тэгж шүү гээл үзүүлээ 4 дугаар хэмжээсний мэдрээ гээл ингээл манайхан бүгд мэдчихсэн 4 дугаар хэмжээст илүү тийм юу өршөөнх юучлах юу амтны байдлаас шалаад тийш явж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүн өөрийнхөө сүнсний хэмжээстийг мэдэх нь өөрт нь бас ашигтай. Бусад хүн өөрийг нь ойлгоогүй юм шиг надад байдаг шүү дээ. Угаасаа өндөр түвшнээс ирсэн юм жихэн ойлгох юм бэ. Хэцүү байхгүй юу? Тэр баргийн. Тэр өөрийгөө тийм онцгой гэдгийг бас өөрөө хүн ойлгох ёстой. Тэгжээж бас тэгээд нөгөө юм байдаг байхгүй. Одоо жишээлбэл сүнсний 3 дугаар түвшний хэмжээстийн сүнстэй ингээд би одоо харьцаа гэж бодъё тийм үү. Тэгэхэд тэр хүмүүсийнхаа ерөнхий заагийг мэдж байгаа хгүй эдгээр сонцон зуудаг эдгээр өөрчилж чаддаггүй эдгээр жаахан атгах энэ бүх шинжүүд нь байгаа шүү дээ. Тэгээд яг 3 чинь дараа 9-өөс нь давхрахтай сүнсний 3-ын 1 3-ын 2 3-ын 3 9 болчин тэгэнгүүт 4-4-ийн 1 гэдэг ингээ явна л та. Тэгээд ерөнхий нөгөө хүмүүс ингээд шууд ингэчтэй 3-3-ын хагас 4-4-ийн хагасыг явуулдаг байхгүй 4. Тэгээд жишээлбэл ингээд би ингээд одоо бид нар тэгэн штэ Шанрац сараалаа энэ 3 дугаар хэмжээсэн сүнсийг мэдчихэж байгаа шүү дээ энэ 3.5. За мань хүн одоо жоохон тийм юм чинь тэр нэг жоохон атгаг байгаа зангийн жоохон тавиулах хэрэгтэй байна. Энэ жоохон жожиг ингээ нийгэмшгүй бэртгчин байгаа зангийн тавиулахгүй бол энэ 3 дугаар хэмжээс дээр байгаад ингээд ялгадаг. Тэр шиг яг нэг хүн бол одоо бас сэтгэл зүрхээ засж ижил сүнсний хэмжээс дахин эрдэм номтой болохын хэрээр сэтгэл зүрх засагднаа. Тарих оюун нэг юм үзэж нүд тайлахын хэрээр нэг хүн өөрчлөгднөө. Тэгээд тэрүүгээрээ нөө нэг хэмжээс дахтгийн шүү. Нээс өдөржин сүнжин бясалгал хийгээд хэмжээс дахдаг гэвэл жоохон бас нэг л талыг нь харсан болно шүү. Нэг л талыг нь харсан бол. Тэгээ маш харамсалтай нь одоо шил маш их шуналтай аав ээж нь эсвэл аав ээж нь маш их тийм одоо нөгөө бусдыг шүүмжилдэг байх юм л өсөөсөйг хүүхэд нөгөө өндөр хэмжээсээс ирсэн ч гэсэн унчаад байгаа тийм хамгийн аюултай. Тийм нэг олдмал занг суулгачаад одоо өстө унтуулж ирдэг гой сайхан сүмсийг шууд унтуулж байгаа байхгүй. Тэгэл хүүхд чинь аав ээжээсээ л үлгэр авдаг учраас эхлээд нэг жоохон гайхан дургуутсан ингээд таалагдахгүй байна уурлан дандаа ийм ярих яасан муухай ингээд сүнсэн дотроос нэг эсэргүүцэн тэгэл тэр нь ингээд дургуутсаал ингээд жоохон зөрүүдлэл ингэж эхэлнэ тэгжсэн үргэлжийн тэгээс үлдээ юундаа чи зөрүүдлсэн битгий тэгжээч би чамд хэлээ үздэй битгий тэр хүүхд тэг гэсэн битгий чамаа ингэс ингээд ингэсээр байгаад нөгөө сүнсийг унтуулчаар унтцсан тэгээ сүнсний 3 дугаар түвшиндээ очиод магадгүй 2 руу ч очиж магадгүй шүү унтцсан тэгээ тэр хүүхдээ сэрсэр гэх юм бол тэр олтон тэр гэмтээсэн гэмтлүүдийг л авч ирсэн. За энэ сүнсний төвшин ерөөсөө мэдхийг хүсдэггүй дээр бас махан биенээс гаралтай нэг шалтгаан байдаг нэмэт хэлчихье. Махан бие ерөнхийдөө маш их шлагууд дүүрсэн маш их бохирдсон тохиолдолд сэрх шууд хойшилдог. Үнэхээр махан бие бохор өөрөө бохирлоод ирэхэд бүх зүгийн судал сууг хаагдсан шүү дээ. Өөрийнхөө амийг яаж одоо амьдруулъя даа гэсэн ганцхан зорилготой болж байгаа юм чинь. Тэгэхээр энэ махан биеийг маш хөвчөнд бариулах, маш их бохирдуулах, бохир авч явахын цаана бол энэ сүнс ус сэрхгүй байх шат руу дахиад нэг доошоо ундын шүү. Энэ тийм амар юм бас биш ээ. Тийм болохоор хоол хүнсээ хүн чинь адгийн наазахан засаад ирэхээр энэ сүнс бол ингээд цэвэрхэн болж ирдэг ээ. Энэ гэмтлүүд нь бас багасч ирдэг шүү. За сайн уу? Сайн уу сүнс гэмтнэ гэхлээр чинь энэ одоо саяхан ярьсан наран саран хоёр сүнсний холбоосууд л гэмтчихэж байгаа юм чинь. Гэмтчихэж байгаа бас нэг тал байгаа шүү дээ тийм. Сайн уу хүмүүс мэргэлж өгч байна уу гинэ. Мэргэлдэггүй үздэг. Мэргэлэх шаардлагаар сүнснээс нь мэдээлэл татаал юм. Сүнснээс мэдээлэл татна. Одоо тэр чинь мэргэлнэ гэж үзэх хэцүү. Тий. Сүнснээс сүнсний төвшин рүү шилжиж орж иж мэдээлэл татж байгаа шүү. За ингэж байна.
онлайнаар сурмаар байна. Яаж бүртгүүлэх вэ? Яаж онцлогоонд орох вэ гэсэн. За юунд сурахаа асуугаарай. Тэгжээж хэлж байна. За яаж онцлогоонд орох вэ гэж байна. Онцлогоонд орох цагийг ханаас авах вэ? Утсах уу? Бадарч лигзмаа гэж Facebook дээр хаяг байгаа. Эсвэл 9980 7482 руу мессеж үлдээж болно. 9980 7482. За тэгэхээр хурдан дээр бас гэмтлүүд яригдана. Тэгэхээр энэ дээр ингээд бид нар чинь сүнс оншилдог, хурд оншилдог. Тэгэхээр сүнсгэл биес болоод хурд гэмтэж байна уу? Хурднээсээ болоод сүнсгэл бие гэмтэж байна уу? Эсвэл бие бинийгээ гэмтээгээд байна уу? Аль маш уйлтаатай шүү дээ. За эхлээд ингэж. Хурд маань өөрөө хаана идэм бэ гэдгийг эхлээ ярьчих тий. Тэгэхээр нэг махан би, сүнсэн би хоёр хоорондоо яаж холбогдоод байгаа? Хурдээр дамжиж холбогдож байгаа. Хурд гэмтэх юм бол махан бич гэмтэн, сүнсэн бич гэмтэж байгаа байхгүй. Нөгөө тэр хурд буюу нэг за энэ махан би энэ хоёрын ингээ хоорондоо холбогдох хурдээр дамжин хоёр ингээ холбогдчихлоо. Энэ ирчмээ ийшээ нүлээ, энэ ирчмээ ийшээ өглөө харилцалцсан нэгнийг оршоож байна. Тэгэхээр хурдын чинь гэмтээгээ яачих юм бол энэ махан би рүү сүнснээс очих ирчмүүд байхгүй зогсон уулчин. Энэ сүнсэн би махан биесээ бас тэтгэдэж зан авир инээ тайнаг баяр хөөр хоол хүнс унтж амрах тэр бүхнээр энэ сүнс ирчмээрээ тэтгэдэж. Энэ хоёр гүйлэг гэмтэн. Тэгэхээр энэ хоёр салах ямар ч ойлгох боломж байхгүй. Тэгэхээр сүнс нь гэмтчихээр сүнс гэмтнэ гэдэг нь илүү бас сүнсэн дээр бага юм уу да. Нүг сөрөг мэдээллүүд сүнс гэмтэн сүнчээр мэдээлэл байгаа ш. Тэгэхээр мэдээллүүдийг орон зайн цэвтээд тэгэхээр мэдээлэлээр дамжаад хурдээ гэмтэйгээ хурдээрээ дамжаа махан бие гэдэг. Гэт адилхан. Гэтэл махан бие бид нар яаж гэмтэж байна? Хоол хүнсээр амрахгүй байснаар эсвэл одоо талхиснаар хөлгөөнгөө сууснаар буруу амьсгалснаар гэд махан бие гэмтэж лээ. Тэгэхээр нөгөө буцаад хурдээрээ дамжаад нөгөө сүнсэн бие тэтгэх ёстой. Сүнсэн биенээс хүч авах ёстой. Яахан хөлгөөнгөө байсан чинь бүх хурдууд чинь хурчин энэ судал сувгууд чинь кондолын судлууд чинь бүгдээрээ нарийнсан одоо хаагдана одоо юу гэдэг хөшин хурдны үйл ажиллагаа сулрам хоол хүнс идлээ ходоод гэдсээр дамжлаа янз янзын юм боллоо дахиад нөгөө сая шлаг ярьсан бохрууд нь гээд буцаад л шүү дээ. Тийм хурднээсээ сүнсгэлийн гэмтэлж үүсэж чинь сүнснээсээ хурдны гэмтэлж үүсэж чинь. За тийм болохоор хурд болоод сүнсгэл биеийг аль алийн одоо бид нар оншилдгийг шүү. Ямар гэмтэл вэ? Ямар төрлийн гэмтэл вэ? За тэгэнгүүт одоо хурдан дээр хамгийн их олон төрлийн гэмтлүүдийг бид нар шалгаж үзэж байгаа. Тэрэн донд одоо хамгийн гүнзгий гэмтлүүд гэж ярих юм бол нэгэн жишээл хаалт байна тий. Энэ хурдан дээр үндсэн долоогоо дээр үндсэн долоо дээр ингээ хаалт ороод ирэхээр тухайн хурдны цаана байгаа идэрхтнүүд маш ядарсан байх юм аа. Идэрхтнүүд нь ихэвчлэн зарим нэг нь өвчлсөн байгаад байх юм аа. Тэгээд цаад сүр шалтгаануудыг бид нар хилж өгөөд ингээд угаасаа заслын явцад тэрийг засчихж байгаа шүү дээ тий. Ер нь хурдыг ингээ хаалгахгүй байх арга байна уу? Хаалт хурдны блок гэж ярьдаг. Хаалгахгүй байх арга чинь тэгэл нөгөө түрүүний хэлсэн махан биеийг бол тавил одоо хөдөлгөөн явчихна. За ерөнхийдөө ингээ за мэлмийн хурд гэмтэхээр юу болдог тухай нэг товч яриад тийм за жишээ. За мэлмийн хурд гэмтэхээр мэлмийн хурд янз янзын тохиолдол гэмтэн. За хамгийн эхлээд мэлмийн хурдыг гэмтээдэг нэг том зүйл бол асар хүчтэй гомдол байдаг. Бүр асар хүчтэй гомдол шүү. Хүн гомдохороо яагаад уйлдаг юм бэ? Яагаад нэлбэс гардаг? Хүн гомдохороо яагаад мунхаг үг үйлдэл гаргадаг юм бэ? Гэт энийг бас бодоод байж байгаа. За тэгэнгүүт мэлмийн хурд гэмтэн. Мэлмийн хурд гэмтэхлээр мэлмийн хурд чи өөрөө 5 мэдрэхүйн тархийг бүгдийг нь удирдах байгаа. Мэлмийн хурд хэвийн ажиллаж сонсголын эргэтэн сонсголын тархи хэвийн ажиллана. Мэлмийн хурд хэвийн ажиллаж харааны тархи харааны эдэрхтэн нүд хэвийн ажиллана. Өнөрийн тархи өнөрийн эдэрхтэн хэвийн ажиллана. Амтын хэвийн ажиллана. Хүртхүйх хэвийн ажиллана. Хөдөлгөөний хэвийн ажиллана гэдэг. Адгийн нас нь ингээд тэгээд нөө мэдрэмжүүд. Энэ ядаж л ингээд авч ирэхлээр мэлмийн хурд гэмтэх юм бол хүссэн хүсээгүй нөгөө бүх зөнгийн совгууд тархины нөгөө эрүүл сарвал үйл ажиллагаатай хамт хаагдаа явчихж байгаа. Тэгээд түрүүний ярьснаар мэлмийн хурд гэмтсэн учраас яаж юм тэр нөгөө нэг тархины үйл ажиллагаа судраад мунхаг үйлдэлүүдийг муу үгүүдийг гэдэг юм уу муу бодлуудыг тээж гаргаж чадчихж штеп. Жишээлбэл юм. За жишээлбэл хоолой хурд маш их гэмтдэг. Хоолой үедээ хүнээс хамаарсан юм аа хэлэх гээд юм тийм үү? Бусдаас ирснийгаа болий хүнээс хамаарснаагаа хэлье. Дээрс нэр хүн мэлмийн хурд бол янз бүрээр хордож нүдний хороо хүртэл хорцчдаг л доо гэмтчдэг л дээ. Эсвэл нэг мохот цэхэлцэл ингээд хорсоол ингээд цэхэлцэл хараад шив татаад явах хүртэл мэлмийн хурд гэмтчдэг л дээ. За тэр өөрөөсөө босноо ярь. Тэгмэд хоолой хурд яах юм? Дандаа бэлэггүй гэлээ. Үг болгон өөрөө эрчимтэй амьтай. Тэгэхээр муу үг хэлэх юм бол хар эрчим цугларддаг хар амьтай.
Зөв үг хэлэх юм бол цагаан эрчим цуглардаг цагаан амьтаа. Тэгэхээр хараалын үг хэлдэг, хармуу эрчимтэй үг хэлдэг, болохгүй, бүтэхгүй, муу энтергээд ингийн юм үг хэлдэг байх юм бол хоолон хүрд гэмтэж байгаа шүү дээ. Тэгээ хоолон хүрд гэмтэхээр бүхэл бүтнээр улаан цагаан өгөөрсөн хоолойгоо яри, түн хөөн яри, хэлний угаан яри. Тэгээ одоо цаашаа өөр юу вэ? Энэ игмүүдэн яри, бамбайн болчир хайгаа яри, бамбайн дайвар болчир хайнуудаа яри. Ласар том цогц гэмтэл үүсэн шүү. Ингээд ч тий. Тэгээ манай дээр орж иж байгаа тохиолдлуудаас тэр хоолой урд хаалттай байж байгаад угаасаа хоолой хурд хаагдана гэдэг чинь махан бие чинь бол зөвхөн хоол агаар нойр амралтаар хооллохгүй нарийн эрчмээр хооллолдог. Тэгэхээр хурд хаагдана гэдэг нь эрчим орж ирэхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгсээр орж ирэхээр нүг буруу эргүүл задрам тий. Задрам. Буруу биш нөө хаалттай байх юм бол ямар ч эрчим орж ирэхгүй. Дээрээс нь хоолой хурд дээр дамжиж цэвэрлэгээнүүд гарах хэвээр. Тэр бас хаагдчихж байгаа. Тэгээ эцсийн дүндээ тэр цэвэрлэгдэх хэвээр юмнууд цэвэрлэгдэхгүй тэнд ингээ байгаад тэр хавь эд эрхтнүүдийг гэмтээдэг. Тэгээд юу орж ирж байсан шүү дээ. Хоолой хурд нь хаагдаж удаад булчирхайн замглаа болоод сүлдээ бамбаа булчирхайн хортой хавдар болоод булчирхайгаа ахуулсан байсан тий. Ахуулж таардаг угаасаа. Яагаад тэгэхээр хичнээн махан бие дээр байгаа эргэтэн боловч нөгөө талдаа тэр чинь сэтгэл зүйтэй чинь хүрдээр дамжуулж сүнсгэлээр дамжуулж ингэж холбогддог. Тэгэхээр тэрийг л өөрөө ойлгож ухаарахгүй байх юм бол тэр эргэтнээс сална. Тэр эргэтнээс салаад асуудал дуусчих бас нэг хэрэг. Гэтэл тэгдэггүй те. Нэгд хүрд хаагдана хоёр тал руу одоо тэлнэ штэ. Хоёр талынхаа хүрдийг гэмтэж эхэлдэг. Тэгэхээр энэ бол махан биеийнхаа эргэтэнд хайргүй хүн гэж нэгч байхгүй. Бүгдийг нь аваад үлдэх хэвээр, бүгдийг нь амьдруулах хэвээр. Тэгэхээр өөрийнхөө таны одоо амьдрал гаргаж байгаа үлдэж байгаа үйлдэлүүд эцсийн дүндээ махан биеийн эдэс рүү чиглэсэн эсрэг байсан энэ дайсгансан байдалтай байх юм бол тухайн эдэрснээс салж таардаг учраас энэ хүрднүүдийн онцлогоо маш чухал юм аа. Одоо зөвхөн махан биений хувьд л харагдаж байгаа юм талаар ярив. Гэтэл цааш харагдахгүй байгаа нөгөө санхүү манхуудыг зөндөө юмтай холбогдож байгаа шүү дээ бид нар чинь. Хүмүүстэй харилцах харилцаа, үр хүүхдүүдтэй эцэгтэйгээ харилцах харилцаа. Тэгээд нөгөө хоолой хүрд гэмтэлтэй болохоор нөгөө хүмүүс дээр илэрдэг юм ингээд дуун суллаа явчихдаг. Өөртөө итгэлгүй галгүй болоо явчихдаг. Хүний өдрөө ихсэл цаашаа таваа болчихдаг. Тэгээд уурлахлаар хоолой нэг дуун гарахгүй цаашаа болчихдаг шүү дээ. Тэр чинь хоолой ээлдэг тийм. Тэгээд хоолой хүрдний хаалт байхгүй. Уг нь бол тэгээд их гомдолтой хүмүүс ингээд орилгоноо тийм хэлэхээр л өөдөөс орилгоноо. Гэхдээ чи зүгээр лээш гэж орилгоноо явчихна. Уурлал гэхлээр дуун гарч чадахгүй ингээд өөр юм улаагаал бахардчих гал ингээд аюултай байдаг л да. Тэгээд ер нь бол андсгүй л дээ. Ингээд зүрхэн хүрд гэмтэнээс асар том ойлголт. Зүрхэн хүрдийг ерөөсөө гэмтээж болохгүй. Зүрхэн хүрд гэмтэл бол зүрхний үйл ажиллагаа саараал бол бүх өвчний голомт үүснэ. Бүх өвчний голомт шүү. Тэгээд хатуулж ер нь хатуу хүн биш болчтой шүү дээ. Ер нь хүн биш болох зам руу орж байна. Нэгдүгээр хүн биш болох зам руу. Нөгөө талаас зүрхэн хүрд гэмтэл бол тэнд ямар ч амин эрчим, галан эрчим байх одоо эрх сувг сулдан байхгүй болчихно шүү дээ. Тэгээд нөгөө адгийн наацхан тэгэл нөгөө бүх эд эсүүд дээр очих амин эрчимүүд, амин судлаадаар дамжих амин эрчимүүд, галан эрчимүүд саараа байхгүй болоод ер нь бол тэгэл би өвчлөлтийн байдал багаар орж ирнэ шүү дээ. Үхээр л болж ирнэ шүү дээ. За тэгэхээр бид нар дараагийн лайваараа хүрд яагаад чухал юм бэ гэдгийг ярина. Тий хүрдний гэмтэл чухал. Ерөөсөө маш чухалгүй юм ерөөсөө байхгүй шүү маар та. Тэгэхээр энэ бол нэг юм байхгүй нөгөө харагдаж байгаа одоо ямар ч ажлаа хийгээл яваал энэ амьдрал энэ амьсгалал энэ хоол унд идээд энэ амраад энэ унтаад энэ гэтэл хүссэн үсээгүй энэ таны удам дээр байгаа мэдээллүүд үеийн үр дээр байгаа мэдээллүүд үеийн үрийн таны одоо буурал дэцүүдээс тань руу орж ирсэн мэдээллүүд дээрээс нь та сүнсийг яаж авч явсан юм бэ? Хүрдийг яаж авч явсан юм бэ? Тэр мэдээллүүд энэ болгон чинь хүссэн үсэйг хүрдийг гацаатай сүнсийг гэмтэлтэй байлгаад байгаа юм бол таны энэ ил харагдаад байгаа махан бид нөлөөлдөг учраас бид нар энийг цэвэрлэх нь чухал гэдгийг онцлохын тулд ийм тайлбаруудыг өгöd байгаа юм. Хэрвээ харагддгүй гэдэг шалтгаанаар нь далиндуулаад ингээд цаашаа аваад ингээд хэрэггүй гэж үзчихье. Тэгвэл махан биеийг дангаараа яг фул 100% өөрийнхөө бүх потенциалаар бүх чадвараар ингээд ажиллаад амьдраад хэвээ явж бас болж байна. Гэтэл юм хизээш бодит дээр тийм байхгүй байгаа учраас эцсийн дүндээ хүрдний гэмтэл махан биеийн шууд нөлөөлөд байна. Ямар бодол орж ирэхэд хүртэл нөлөөлөд байна. Тэр битгийл ямар өнгөтэй оймс өмсгийн хүртэл тэр далд хунсар дээр байгаа гэмтлүүд тогтоогоод байгаа учраас эцсийн дүндээ та энэ бэлэг эрчмийн орон зай хүрдний сүнсглийн далд хунсарт байгаа мэдээллийнхэн орон зай дундаас таны бүх амьдрал бүтээд байгаа шүү дээ. Тийм учраас л бид нар хэрэгцээгүй юм байж байгаад ингээд дэмий юмд гэмтэх вэ, дэмий юмд хохирох вэ, дэмий юмыг ойлгохгүй байсараа зовох вэ гэдгийг чинь одоо урьдчилан сэргийлүүлээд энийг онцлогоонд орооч гэдэг ингээд тайлбарлаад байгаа юм шиг. Сүнсний сэрэлт одоо бүхний тэр сүнсний сэрэлт гэдэг.
сүнсний сэрэлтлийг ярьж байгаа бол тэр олон хүрдүүдээ гэмтлийн авахгүй бол тэр олон далд тухамсартаа хэрэггүй мэдээллээсээ сал энэ юу хүрдний гацаа болтуудаа хэвэн болго удмын мэдээллүүдээс сал тэнгэрийн мэдээллүүдээс сал тэгээ ухаар амьдралдаа өөрчлөлт хий бодлоо юундаа өөрчлөлт хий үг үйлдэлтэй өөрчлөлт хий энэ чинь сүнсний сэрэлт энэ чинь гэгээр одоо сэхэрл байхгүй тэрнээс биш одоо зарим юм тохиол гайхаад байгаагүй сэржин гээд нэг л жижигхэн юм ингээ ертөнцийг харчаа суугаад байдаг том шагаавчаар том одоо зүйлээр ертөнцөө хар тэгэх юм бол сэрэлт явагдана. Хүчтэй сэрэлт явагдана шүү. Нэг сэрэлт явагдсан бол тэгэл пуужиншгэл явдаг. Тийм л байгаа штэ. За тэгэл нэг сүнснийхээ сэрэлт асуулт нь бүгдэнд нь хариулсан шүү. Онцлог нь хариу өгсөн. За тодорхой тайлбарлаа гэж юм. За тэгээд нэг юм яг сонирхуулаад ярьж байна нэг Тэнгэрийн нэг шид онцлогоон дээрээ л нэг сүнсний сэрэлтэн тэм хамаатай гэж онцлогоо ярьж байгаа штэ. Тэгэхээр нэг за ижи тэнгэр гэл хүмүүс нэг ижи тэнгэрийн шийтгэл гэдэг бас сайн мэддэггүй. Бараг манайд ирсэн хүн болгол жоохон гадарлаад бас нэг ижи тэнгэр байгаад байна. Тэгээд ялангуяа ижи тэнгэрийн шийдгэлтэй гэж уншигдсан хүмүүс л жоохон ойлгож байна. Бид нар ч угаасаа ижи тэнгэрийн гээд засалгаа үнэгүй YouTube дээр тавьсан л байгаа. Тэгэхээр тэрийг олж одоо мэддэггүй учраас өршөөлийн ховсгийг бичсэн байгаа шүү дээ. Мэддэггүй учраас нэг ирж ингэ уншлагч гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг гэдэг. Тэгэхээр би яг энэ дэр нэг яагаад сүнсний сэрэлтэнд ижи тэнгэр одоо энэ тэнгэрүүдийн онцлогоо чухал юм бэ гэдгийг ярих далимдаа хэлэх гэж байгаа. За би зүгээр ижи тэнгэрийн хэдхэн юм хэлчихье. За ижи тэнгэрийн эвгээлтэй гэж үс байдаг. Ижи тэнгэрийн эвгээлтэй хүмүүс ямар амьдрал туулах вэ гэхэл элэг бүтэн амьдралыг туулдаг. Хайр гэдэг зүйл амьдралд нь ноёлж гэдэг юм уу тодорхой хэмжээгээр дутуугүй байдаг. Тийм амьдралтай хүмүүсийг ижи тэнгэрийн эвгээл багтсан хүмүүс гэж нэрлэдэг. За тэгээ онцлогоо нь бол яг зүүн гутал ингээд явчихна. За ижи тэнгэрийн эрүүлтэй хүмүүс гэж байдаг. Юу гэсэн үг гэхээр будам угсаанд нь одоо өөрөө амьдралаа оюун ухаантай авч явах. Үр удам нь дахиад тийм оюун ухаанаар дамжуулж амьдралын харилцаагаа бий болгож амьдралынхаа үнд зүйлийг бий болгож цаашаа удам дэвжиж явахыг хэлж байгаа. За тэнгүүд ижи тэнгэрээс хайр хүртсэн гэж бас хүн байдаг. Бүгдийг ярих гэдэг юм те. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр нэг угасаал нэг жаргал амьдралын жаргалаар дүүрэн гэдэг юм уу? Амьдралаас нэг жаргал бэлгсэн гэдэг юм. Одоо нэг жаргалыг нэг хүмүүс янз янзаар бол. Гэхдээ энэ бол сэтгэлийн жаргал дандаа яригдэн шүү дээ. Бид материалын жаргал гэдэг зүйл бол одоо бас тийм зүг биш шүү дээ. За ямар ч тэгэнгүүт дараа нь ижи тэнгэрийн шийтгэл гэж байдаг. Ижи тэнгэрийн шийtгэлтэй яах вэ? Үр хүүхдгүй байна. Тийм учраас нэг үр хүүхдгүй хүмүүсийг бид нар үр тэнгэрийн шийтгэл байна уу? Ханийн тэнгэрийн шийтгэл байна уу? Эцэг тэнгэрийн шийтгэл байна уу? Ижи тэнгэрийн шийтгэл байна уу? Заавал үздэг байхгүй. Дээрээс нь амны буюу хасны өвгдийн орон зайнаас шийтгэл байна уу? Амин оршихуун шийтгэл, хасны өвгдийн шийтгэл байна уу гэж үзчихээ сая үртэй өргөө байх хэрэгтэй мó үгүй мүү гэдэг чинь талж гарч ирнэ. За дараа нь тэгмэд ижи тэнгэрийн шоглолт гэж байдаг. Ижи тэнгэрт байгаа өөрийнхөө удам угсааны эмгдийг хилээд байгаа шүү дээ. Ижи тэнгэр гэдэг нь хин бидний удам угсаанаас миний өндөр эмэг гран одоо тийм мадар гэдэг ингээд энэ шиг явах байхгүй. Тэр бүх хүмүүсээс намайг ингээд бас шүүж байгаа шүү дээ. Миний удмын охин өрсөд сайн өрөө байна уу? Сайн ээж байж чадчихэв үү? Хэнийг аваач төрүүлэх үү? Удамдаа би тэрийг төрүүлэх үү? Энийгээ төрүүлэх үү гэж харж хандаж ингэж явж байгаа шээс бүгдийг харт төлдөж байгаа. Тэгэхээр жаахан ингээд орлогогүй байх юм бол ижи тэнгэр шоглолтууд ороод ирдэг. Тэгэхээр яг эд баялаг дутмаг яваад эхэлнэ. Ядмаг яваад эхэлнэ. Бага ямаага тусган үржүүлэх гэдэг зөндөө олон ижи тэнгэр шоглолтууд. За тэнгууд ижи тэнгэр заах ижи тэнгэр шишээлээ өргөч. Ижи тэнгэрийн гисгэл гэж байдаг. Амьдрал дахь зовноо, шаналнаа ижи тэнгэрийн гисгэл төрсэн бол ижи нараа гомдоогоод зүгээр байж байгаа гисгэкүүд би жишээлбэл өөрөө өөр хүмүүсийг хэр баргийн юмд өөрчлөе шүү дээ тийм үү? Хэр баргийн юмд өнгөрөө өршөөхгүй болтол өөрчлөж чадахгүй болтол ижи нараа зовоосон бол эмэгтэй зовоосон бол эмэгтэйчүүдийг зовоосон бол охин үрсээ зовоосон бол чи ижи тэнгэр шийдэх. Тэгээд тэрний хариунд тэр хүн энэ төрөлдөө төржөөд эсвэл тэр хүн энэ амьдралдаа тэгж юу яахгүй зовох шаналх тавилантайгаар амьдрна. За ижи тэнгэрийн хатуурхалтай бол яах вэ? Хагцсан амьдын болоод амьдын бас хагцлыг үзнэ. Салах сарних амьдрал туулна. Өсвөл тийм хатуурхалтай. Тэгээд тэр цаавал өсөхтэй болчих жоохгүй. За тийм ижи тэнгэрийн догшилтой бол яг хүнд өвчин тусна. Ялангуяа эмэгтэй хүний идэрхтэн барьсан өвчин тусах тун өндөр магадлалтай.
Гэх мэтлэн за тэгээд ингээд зөндөө олон юм байдаг учраас онцлогоо хий гэдгийнхаа давуу талыг сүнсээ сэрээ гэдэгтэй холбож ярьж байгаа. За тэгвэл ижид ингээд сорилтуудтай хүмүүс байдаг. Наалтаад идэг ингээд нэг юу гэдэг ижид байх сорилтонд орж байгаа байхгүй. Ижид тэнгээс эвгээлтэй байх уугүй юу? Энэ удмыг тэтгэхгүй энэ үрээ гэдэг ингээд сорилтонд оруулдаг. Тэгэхээр тийм ижид тэнгээс сорилттой хүмүүс болохоор нэг алтайгаа засгал ухамсар суна. Амьдралд нь алдаа онуудад тохион тэрнээс ухаарн тэрийгээ засна цэхэр нь гэгээр одоо тань мэднэ энэ сорилтыг даван туулж байгаа. Тэгээ эдгээр хүмүүс сорилттой хүмүүс явж л байдаг. Яа бид нар нэг явж идэг түүхүүдийг л яриад байгаа. Амьдралд болоод байгаа түүхнүүдийг л яриад байгаа. Ижүүд тэнгэрээс шалгууртай хүмүүс байдаг. Үр өгөхгүй юу, сайхан заяахгүй тэр үрээ өгөхгүй тэрийг тэр очиж мэдлэхгүй юу, амьдралыг нь дэмнэхгүй шиг юм те. Ижид тэнгэртэй хаягддаг хүмүүс байдаг. Ямар хүмүүс вэ? Энэ бие үнсэн янхан бие үнэлэгч нар уучлаарай ижид тэнгэртэй хаягддаг. Гэхдээ алдаагаа засах боломж нь тэндэрт үргэлж байж идэг. Гэх мэтлээ ингэж уншигдана ард түмэн тий. Тэгэхээр нөө онцлогоо хийлгэхийн давуу тал сүнсээ одоо сэрийхгээд байгаа онцлогоогоо зөв хийлэг. Сүнсний онцлогоогоо хийлэг. Тэгэхээр манай байгууллага хэлж штэ тий. Удмын онцлогоонуудыг чи хийгээд өгчдөг. Хийхдээ бид нар 5 6 7 твээр нь хийгээд өгдөг. Эдний удамд аавын талаас савдаг тийм өвдгийн эсгэл байна уу, шийтгэл байна уу, хорой байна уу, барай байна уу, нэхэл байна уу, хараал байна уу, шовлолт байна уу. За тэгэнгүүт дараа савдаг тийм өвдгс уулсны эзлэлж байгаа. Тэгмээ тэр шин манлын эцдээс буюу өвс урмлын аймгаас байгаль ижигээс өвс ногоо урмлыг тасч үнс бүтээг гэмтэж хөрсийг сүтгээгүй явчихна штэ. Ийм тэгээ хорой байна уу, барай байна уу, шийтгэл байна уу, донг байна уу, хорлол байна уу, чатаг байна уу, нэхэл байна уу гэд явчихна. Да тэгэнгүүт дахиад лус твээсээ явчихна. Нөгөө олон усан махбод дэлхийн 65% агуулж байгаа усан махбод асар том орон зай. Тэндээс янз янзын өвдгийн одоо гисгэлүүд байх өндөр магадлалтай байдаг. Ялангуяа энэ цагт булаг гол бүрнээ цэвэр ариун байлгаа умарцсан бидний хувьд асар ихээр байдаг байхгүй. За тэрийг ч үзээд өг. Тэгэнгүүт дахиад эрэлт тв ертөнцөөс буюу хүний ертөнцөөс хүний ёс зүйн хувьд сэтгэлийн хувьд хэр ариун цэвэр байж юу? 10 хар нүглийг хэр хийж юу? Урууж юу, бүтгэж юу, гүжирдэж юу, доромжилж юу, дээрлэгч юу? Ингээл зөндөө олон болно. Хүний хайр дааж даагаагүй, хүний сэтгэлийг хэмэлсэн үү, хэмлүүлээгүй, хүүтэн ус цацсан уу, цатаагүй. Ингээд нэр хүндэнд нь халдсан уу, халдаагүй юу? Эндийн зовлонд унагсан уу, сэтгэлээг нь хямраасан уу, чилээсэн үү гэд ингээд явчихна. За тэгэнгүүт дараа нь дахиад нэг хасын орон зай буюу ихтлэхийн амин орон зай. Нөгөө хэрэгсүүрүүд, нөгөө удган модууд, нөгөө амин булгууд, нөгөө сүм хийдүүд, нөгөө хүн чулуунууд, буган бичгүүд, түүх дурсгалын газрууд, бунхнууд, амин орон зайнууд. Тэс шүтэнтэй хайрхтууд ус булгийн одоо ундраг болсон ундрагыг хамгаалсан говийн говь цөлүүд гээд ингээд маш олон түүх тусгалын газрууд руу явчихна. Эндээс амин уршууд халдсан бол чиний амин насны эсрэг чамд амин настай л ярилцах тийм шийдвэр гаргана. Гээд ингээд тэгээд дээрэс нь ангийн тэнгэр гэж юм орж ирдэг. Ангийн тэнгэр дээр амьтдыг чи зовоосон уу? Чи ангийн тэнгэрт ан гөрөг ирэхгүй байж чи амьтны халуун амийг хороосног буюу амьтны амийг хороохдоо чи алт шархтуулж орхиод туслахгүй дэмжихгүй бэртээлээ зовоогоод ингээд шархны халуун тусгаад зовж тэр амьтныг өнгөрөөснө эсвэл нүд амын сохлоод хөл гаргийн доглон болгоод насан туршид тэр амьтныг чи зовоосноо гэдэг ингээд шийдвэрүүд аюулгүй олноор явдаг учраас онцлол гэдэг шиг нэрэд байна. Заавал тэгжээж сая чи сүнс сэрнэ бүрэн сэрнэ. За ийм их юм болдог шүү те. За ерөнхийдөө тэгээд онцлогооныхаа үн цэнийг таниуллаа хүмүүс хэрэг мэдчихэж байгаа юм. За дараа бид нар бас хүрдгийг бас арай тодорхой ярина. Нэг асуулт орж ирсэн байна. Хариулъя. Нэг л асуулт байна. Сайн байна уу? Тухны голд их тод хөндлөн зураас үе гарч ирээд алга болоод байна. Энэ яг юу вэ? Талархлаа гэж. Тухны голд гэдэг нь энгөөч аюу олон хүрд байгаа шүү дээ. Тухны гол энэ хавьд хөндлөн зураас за энэ тухны голд гэдэг энд нэг юм хүрд байгаа шүү. Тий, нэг талаас энд өмнөд тарих байгаа. За бас өнөрийн тарих холбоотой. Үзэн тэгээ энэгээр шин дүүрэн олон хүрдүүд байгаа. Тий. Үзчихэж болно. Энд бол цохны хүрд гэмцэд нөө одоо энд чинь цохны хүрд, энд чинь хүрд ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ ингээд мэлмийн хүрд, энэний чинь цохны, энэний чинь цаана мэлмийн хүрд, энэний чинь дээр цохны хүрд, энэ магнаа хүрд. Ингээд хөмсгний хүрд, энэ хамрын хянганы хүрд гэдэг бүгд өөрөөр орон зай холбоостой. Аюултай нөгөө олон тэнгэрийн холбоосууд ингээд гарын алга болгон дээр уншигтай байгаа юм чинь бүгдээрээ тэнгэр нүртэйгээ холбоотой уншигдана. Хүүстэйгээ холбоотой уншигдана. Тэгэхээр үзэж байгаа л болно яг ямар шалтгаан байна гэдэг. Дээрээс нь тэгээд энэний цаана угаасаа Вений судас явж байгаа шүү дээ. Маш том судас явж байгаа. Тэрэн дээр гүйж байгаа
тижээлэл хүрднээс шалтгаалаад хүрдний асуудлаас шалтгаалаад гацаад байна. Нэг бол хэвэн болчоод байна. Тэгээ нэг бол доголдоод байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ тусан хангамж нь нөлөөлж байна. Тэр хүрдний өөрийнх нь хөдөлгөөн. За ийм зүйлүүд байж байгаа учраас үнэрийн тархитай бас үнэрлэх хэрэгтэнтэй холбоотой. Үнэрийн тархи өнөрийн өдөртөнд чинь ямар нэг өөрчлөлт байна. Ямар нэг таагүй зүйл өнөртөж илүү гарч ийн ч гэдэг юм. Маш сайн үзэх хэрэгтэй. Надад чинь шууд тэр гэж хэлдэггүй. Яагаад бол юм бүхэн маш ингээс хүлээлттэй учраас зөвхөн нэг дээр нэг тэнцүү 2 гэж бичиж болдгоо байхгүй юу? Тийм болохоор бид нар хүний нэг хүртэл онцлог тийм нэг хүртэл онцлог. Онцлог шаардлагагүй таблиц гарах, хүснэгт гарах ч л ба. Тэр тийм өргүү болох юм бол тэр одоо гэдэг юм да. Ханиггүй бол тэр гэ ганцхан тийм шалтгаан байдаг бол тэгээ биччихмээр маш олон шалтгаан байдаг. Маш олон хүчин зүйлийн нөлөөлөл байдаг. Маш олон удам дагсан мэдээлэл байдаг. Учраас үнэхээр тэгж болохгүй. Тэгэхин тул нэг бол зөв хүн байх учраас зөв бол. Зөв байгаа ингээд гим хоргүй байна. Хүн чамайг алгатаад авсан чи би зөв байгаа нэ. Гим хол санахгүй. Хүн чамайг дэрлэхэд байсан чи гим хол санахгүй өөрчлөе гэдэг. Ингээд суудаг. Уучлаарай тэр биш шүү. Өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Нэг талаас нөгөө талаас юу зөв юу буруу гэх бас гэдгээ бас мэддэг байх хэрэгтэй болно л доо. За асуулт үүрсэн байна. За тэр маргааш нөгөөдрийнхөө лайв дорой тий. За лайв орсон хүмүүс баярлалаа. Бас шеэрлээд өгөөрэй гэж хэлээ. Үнэхээр одоо таны мэдхүйн чиглэлээр бас аль болохоор хүмүүст их юм хэрэггүй хүсэж байгаа шүү. Тэгээд духны гол дээр их олон хүрд байдаг гэдгийг харахаар энэгээр чинь дүүрэн хүрд байгаа. Ингээд одоо нүүрний энэ хүрдүүдийг ингээд манайх залуужуулах ховс гэж хэлдэг байхгүй. Тэн дээр бид нар зүгээр л тэр хүрдийг тийшээ эргүүлээ гэхэд л энэ нүүр амч ингэж нуруулаад ингээд хайчдгийг штэ. Уруулын хамрын энэ үзүүрийн хүрдийг эргүүлээ гэхэд л энэ хамрын чинь шалтгаалаад уруулны энд чинь бас хүрд байгаа. Энийг эргүүлээ, энийг хүрд байгаа эргүүлээ. Тэгээ энийг эргүүлээ гэхэд уруул амч ингээд янз янзаар болгож чадна. Энэ хөмсгөнд чинь зөндөө олон хүрдүүд байгаа. Энэ хүрдүүдийг одоо жишээлбэл би одоо энэ баруун хөмсгөндөө хүрдийг эргүүлээ гэхэд ингээл миний нүд долигаа ингээл явчихна. Ийм амархан. Тэгэхээр ийм олон хүрдүүд байгаа. Тэр хүрдэн дээр гацаанууд гэдэг юм уу, төвжирлүүд гэдэг юм уу, сөрөг мэдээллүүд байх үе мөн тэрэнд нөлөөлөх босод нөгөө нэг үнэрийн түрүүн нэг мэлмэн хүрднээр ярьсан шүү дээ. Үнэрийн тарих тэр чиг одоо 5 мэдрхэн тарихынд асуудлууд байх юм биш. Бодол оюунтай чинь бас холбоотой байгаа хэрэг. Бодол чинь ямар байх вэ гэдэг үзнэ. За манайхан шеэрлээд өгөөрэй. Шеэрлээд өгвөл үнэхээр баярлах байна. За тэг ганц нэг асуулт орж ирэхгүй бол лайв зогсоё доо тий. Дөрөвч нэг мод болсон. За баярлалаа. Баярлалаа.